За тав энэ үеийг хамаатай гэх юм. Үнийг хөсөй үүрээс тааны юм үсэн гэж хэлсэн. Үнийг хин өөрсдөө үгүй илэрхийлж байдаг. Иймээс бүрэн байгууллагыг иргэний ахтар ойлголт залуучууд идаатрик үнийг хин мэдлэг ойлгохыг дэвшүүлсэн. Үнийг хин соёлыг төлөвшүүлсэн. Хэрхэн хартаа амтуудыг маа. Өнөөдөр үсний хүмүүс нээлттэй нэгэн форум таатар Монгол улсад өнөөдрийн онцгой судалгаа хөгжүүлж байгаа өнөөдрийн эрхийг хамгаалагчдын эрдэм судалгааны болон бараачийн үлдэн олонний түвэн илрүүлж байгаа өнөөдрийн зураг нэгцийг 2005 оноос эхлэн хогоогдож ирсэн бөгөөд 2012 оноос эхлэн жил бүр 6-аас 7 илтгэж өгч өнөөдрийн байдлаар 24 удаа текст уншуулад байна. За зураг текст өнөөдрийн бүхэл асуудлаар бүрэн салбарын төлөвлөлтийг бид ойлгож байгаа. Өнөөдрийн хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон иргэний нийгмийн байгууллагын ажлууд өнөөдрийн чиглэлээр иргэний цог зэрэг хамгаалсан судалгааны ажлыг гадаад дотоодын эрдэмтэд судлаач хүний хамгаалагч эмзэгчдээс цугаа шийдэл тавих хүсэлтийг тавьдаг юм аа. Бид өнөөдөр 2015 оны 6 дахь удаагийн энэ үйл ярилцгийг ирээд аюулгүй очил амьдрах их ба захиргааны иргэний шүүх сэдвээр Монгол улсын захиргааны иргэний давтарлах шүүхийн шүүгч Монгол улсын сургуулийн хуулийн сургуулийн багш Цэнтийн зөвхөн урьж ирүүлээд байна. Энэ хүсэлтээр Монгол улсын үндэстэн баталгаажуулсан хүний аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол байгалийн хэзээ алдагдахаас хамгаалуулах хэвийн ойлголт шүүхийн журмаар хамгаалуулах зохицуултын талаар хөдөлж ярилцах юм аа. Эдгээр товч ангицуулах хад шүүх тогтмол 1998 онд Монгол улсын сургуулийн хуулийн сургуулийг эрхцүүлж мэргэжлэр төгсөж 2007 онд Америкийн нэгдсэн улсын Уильямын их сургуулийн хуулийн магистрийн зэрэг хамгаалсан 2004 оноос Японы улсын Нагагийн их сургуульд Монгол улс дахь захиргааны архитан тавилах хуулийн хяналтын онол эрхцүү асуулт зүгээр докторантур суралцж байгаа юм аа. Зогт шүүгч захиргааны эрхцүү, шүүхийн эрхцүү, процессын эрхцүү, хууль зүйн хэвийн сургалтын чиглэлээр багшлах судалгааны ажлыг хийдэг бөгөөд эдгээр сэдвүүдээр 20 гаруй өгүүлбэрийг бичсэн. Бас зарим ном гараа унах бичиг орчуулах идэвхтэй оролцдог ийм шүүгч маа. Ингээд шүүгчгээ өөрчнөө. За замцхан. За одоо би сууж ярьж сураагүй болохоор босч байгаа бол юу яа танилцуулга хий гэж ингэж бодож байна. Тэгээ ер нь бол хүний эрхийн комиссийн зохион байгуулдаг илтгэлд өөрийнхөө ажилдаг харьцангуй ойр одоо мэддэг гэсэн ийм сэдвээ бас сонгож жишгэн танилцуулга бэлдсэн байгаа. Гэхдээ энэ танилцуулга бол нэг талаасаа хүний эрхийн боловсрол чиглэлд жижигхэн мэдээлэлтэй боловч бас цаанаа бол миний бодлоор бол энэ хүний ялангуяа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг одоо бодиттой болох чиглэл бас нэг жаахан санал гэх юм уу зарчмын шинжтэй нэг тийм ганц хоёр санал дэвшүүлэх ийм бодолтой ирсэн. Тэгээ энэ бол мэдээж цаашдаа яг би энийг арай болсонгуй болгоод бас холбогдох улсуудад нь хүргүүл ялангуяа процессын шинжил хийж байгаа энэ үед бас ач холбогдолтой юм болов уу гэж ингэж бодож байна. Тэгэхээр бид нар бол ийм эрхтэй. За энийгээ бол их сайн мэддэг. Одоо бидэнд хамгийн гол тулж байгаа асуудал бол
энэ эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол байгалийн тэнцлээс алдагдуулах эрх маань бодит байдлаар бид нарт хийж чадчих үгүй юу гэдэг дээр л асуудал байна. Энэ бодит байдал дээр энэ асуудлыг хэрэгжүүлэхтэй холбоотой оролдлого бол хийгдэж байгаа. Цаашид хийгдэх баг. Миний холбож ярих хэсэг нь бол энэ эрхийн хэрэгжилтийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хэрхэн яаж сэргээх, тогтоох, урьдчилан сэргийлэх ийм боломж нөхцөл байгаа юм бэ гэдгийг танилцуулахад оршноо. Игэл телевизээр нэг ийм мэдээ явсан. Утаанд бүдгэрсэн хүний эрх гэдэг. Тэгээ нэрээ бодохоор утаанд бидний эрх бол зөвхөн утаанд шүү дээ. Маш их утаан донд замхраад ингээд алга болж байгаа тохиолдол нэг л жишээ байгаа юм л да. Ойрын жишээ. За энэ утаанд бүдгэрж байгаа хүний эрх гэдэг бол сэдл юм. Зарчмын хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах энэ эрх үндсэн хуульд байна. Заагаад өгч. Эрхийн тухай бид нар ярихын тулд бол зөрчил заавал ярих хэрэгтэй. Эрхийн зөрчил хаанаас үүддгийг гэдгийг бид нар олж тогтоож ийж тухайн эрх яагаад хэрэгжихгүй байгаа юм зөрчигдсөн юм бол сэргээн тогтоох улмаар дараагийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай анхаарлаа хандуулах ийм өчөө бий. Юуны дөрөнд энэ эрхийн зөрчлийг бид нар олж тодорхойлохын тулд хаанаас хайх вэ? Мэдээж бид нар эрхийн зөрчил гэдэг бол заавал нөгөө талдаа аль нэг этгээдэд олгогдсон үүргийн үйл хэрэгжилт. Тийм ээ? Үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа, биелүүлэхгүй байгаа, хариуцлагагүй байгаа тэр юмтай заавал уйлдаж гарч ирэх ёстой. Тийм учраас дан ганц эрхээ шаардах би ийм эрхтэй гэж хэлээд бол нэмэр байхгүй. Шаардаад гашгараад нэмэр байхгүй. Суугаад нэмэр байхгүй. Бослого тэмцэл хийгээд бас нэмэргүй хууль бас болчих шин. Тэгэхээр тухайлаад бид нэр үндсэн хуулиасаа ядаж зэрэгцсэн хүчин чадалтай их сурвалж гэдэг утгаар нь яг энэ эрхийг хамгаалах өөрөөр хэлбэл энэ эрхийн зөрчил үүсч болох тэр үүргийг хүнд ногдуулсан байна уу гэдгийг зүгээр үзмээр байгаа. Тэгээ ингээд үзэхээр нэгдүгээр нөгөө эрхийг эдлэх гээд байгаа иргэн хувь хүн бид бүгдэд нөгөө үүрэг чинь бас байж байгаа. Олгогдчихсон зэрэгцээл олгогдсон явж байгаа. Тухайлах юм бол та хууль биелүүлэх ёстой. Сахих ёстой. Байгаль орчноо хамгаалах бол иргэний жишээ тухайлсан журамт үүрэг юм. Тэгээ шүүгчийн ёс зүйн дүрм гэдэг юмд зүгээр дашрамд хэлэхэд бид нэр тусгайлаад шүүгч бол байгаль орчныг хамгаалах ийм үүрэгтэй тэргээд юм оруулж өгсөн. Бас шинээр анда алхам хийх гэдэг ш. Тэрийн шиг. За дараа нь бол өөрийнхөө эрх хэрэгчлөөг эдлэхдээ бусдын эрх хэрэгчлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж. За бид нар энэ дээр эрх ашигын эрен биернэ. Ер нь цаашдаа бол. Тухайлах юм бол хүн хөлдөж өгөхгүй хэрвээ бакри шиг төлөхгүй бол өгөхөд бэлэн байгаа хэсэг хүмүүс байна шүү дээ. Яг үнэндээ. Яг л нүүрсээ худалдаж авч чадахгүй. Гэдэг ч юм уу. Тэгэхээр тэр хүн би өгөхгүй тул нүүрс бакри шиг зарнаа уучлаарай. Төлнэ гэж байгаа нөгөө талдаа тэр бакри шигний утаагаар хордож байгаа бид хэдийн нөгөө эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх маань яах вэ? Эрингийн ийм зөрчлийн юмнууд бас үүсэх юм шиг байна. За энэ бол иргэдэд олгосон олон нийтэд бүгдэнд нь олгогдсон үүргийн зохицуулалт. Тухайлсан ер нь бол иргэний эрхийг хамгаалах хэрэгжүүлэхтэй холбогдсон тухайлсан үүргийг бол захиргаа хүлээдэг. Тэгэхээр захиргааны үүргийг бол бид нар энэ дээр үндсэн хуулийн дээр бол маш тодорхой заагаад өгсөн байж байна. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялагийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг авах нь засгийн газрын үүргээ гэх. За би нэгийг л дурдчих тий. Засгийн газрын үүрэг гэж. За эхний санаа бол эрхийг дан ганцхан өөрийн шаардахгүй үүрэгтэй заавал хүнд тэр эрхийн зөрчил үүсэхийн тулд
нөгөө талд нь үүрэг зөрчигдсөн байх ёстой. Тэрийг бид нэр давхар хайж одоо юмаа олж тодорхойлж шийдэхийн тулд тэмцэхийн тулд тэгж явах ёстой гэдгийг хэлэх зорилгоор энэ слайдыг үзүүлвэ. За зөрчил гарлаа гэж одоо эрх зөрчигдсөн. Өнөөдөр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа юу? Одоо хүн болгон зөрчигдөж байгаа гэж хэлж байгаа. Маш олон зүйлээр зөрчигдөж байгаа. Тэрний ганцхан жишээ бол бидний саяны ярьдаг одоо өнөөдөр энд амьдарч байгаа бидний утааны асуудал байна. Тухайлаад яривал. Тэгэхээр эрхийн зөрчил үүссэн тохиолдолд энийг шийдвэрлэх арга замууд бол бас харьцангуй одоо онол хууль тогтоомжийн хүрээнд хуваарлагдаад ингээд зохицуулагдсан байх нь бол байгаа юм. Юуны төрөнд эрхийн зөрчилтэй тэмцдэг одоо популяр арга хэрэгслэл бол нэг талаасаа улс төрийн арга хэрэгслэл гэдэг. Өчигдөр байна уу? Мэдээ явж байна. Хойтлын хогийн цэг дээр очсон одоо нэг телевиз сурвалжлага хийгээл. Тэгжээснаа ингээд явж ирсэн. Энд нэг хэсэг залуучууд одоо энэ хогийн асуудлаараа хөрөлцөн ирсэн байна. Ярилцлага авъя гээл. Тэгэн гоо тэнд хэсэг залуу биш. Өөрөлд улс төрч зогсож байгаа. Мэдээж улс төрч залуу бай тархана тий. Нөхөр одоо энэ хойно байгаа хогийг эндээс зайлуулахгүй бол Улаанбаатар угаасаа болохоо байлаа гэл ингээл яриа. За ер нь бол зарчмын хувьд бол альва эрхийн зөрчил, ялангуяа нийтлэг эрхийн зөрчлийг нэг хүнд тулсан биш. Одоо жишээ нь хадгалан зээлийн оршоод хохирогчд ч гэдэг юм уу. Тэ? Нийтлэг эрхтэй холбоотой асуудлуудаар бол бас улс төрийн арга зам бол зарим тохиолдолд нэлээд үр дүнтэй байдаг. За тэр нь бол одоо яадгийн тэр нөгөө улс төрийн нөлөөллийн арга хэлбэр нөгөө нам сонгуул яасан манай тойргийн гишүүнээ тэрээгээд олон арга зам байна. Тухайлах юм бол улс төрийн сонгуульд одоо яг энэ Улаанбаатарын хотын утааны асуудлыг зохицуулна гэдэг арга журмаар мөрийн хөтөлбөр дэвшүүлээд орж ирсэн хүмүүс ч байгаа, тийм ээ? Энэ бол мэдээж байж болдог, шийдэж болдог нэг арга зам мөн хэдий боловч ихэнхдээ бол нэгэн одоо хүмүүсээс хамаарсан. Зарим тохиолдолд улс төрчид очисон хойноо юмаа мартдаг байхгүй. Тэгээ өөр их ашиг захирагддаг гэх мэтлэн хүнээс хүнд нэлээд хамаарсан тийм арга хэлбэр учраас төдийлөн зарим тохиолдолд бол үр дүнд хүрэхгүй байх тохиолдол байна. За мартаагүй үүргээ биелүүлээд хэрэгжүүлээд явж ийлээ гэхэд энэ өөрөө тухайлах юм бол одоо энэ утааг бууруулахын тулд Улаанбаатарын хажуу ихээр гэр хорооллыг барилгажуулна гэсэн шүү дээ. Тэр бол асар их хугацаа шаардсан, хөрөнгө хүч шаардсан, төдийлөн амархан одоо бидний нөгөө зөрчигдөөд байгаа эрхийг энэ авч хэрэгжүүлж байгаа арга хэрэгсэл нь гүйцэхгүй байхгүй. Эрхийн зөрчлийг. Тэгээ аль хэзээний бид аягуулсууд утаанд хордоод одоо нэлээд олон наашаа цаашаа болсон хойно нь нөгөө юм нь одоо үр дүнд хүрэх юм шиг. Тийм байгаа учраас бид нар дараагийн одоо бас арай илүү хурдан тэгээд үр дүнтэй тийм арга хэлбэрийг сонгох шаардлага бол өссөн үсээгүй байгаад. За энэ бол миний бодлоор, ер нь ч хүмүүсийн бодлоор энэ бол шүүхийн журам. За энэний цаана бол мэдээж хуулийн арга хэрэгслээр эрхийн зөрчлийг үүсгэж байгаа тэр үүрэгтэй холбоотой үүрэг хүлээсэн этгээдүүдийн үүргийн биелэлтийг хангуулах. Тухайлбал хууль шүүхийн журмаар албадан одоо хүсэхгүй шүү дээ. Хийхгүй байна, хүсэхгүй байна, арга хэмжээ авахгүй байна. Тэгвэл тэрийг хүссэн хэмжээнд нь одоо хүргэх, хийлгэх, биелүүлэх ийм нөхцөл журмыг сонгох нь бол бас чухал байдаг. За энэ дотроо ялангуяа бидний өнөөдрийн энэ сонгож авсан эрхийн зөрчлийн тухайд онцлог байгаа. Энд бол үүрэг хүлээж байгаа этгээд нь хэн байна уу ерөнхийдөө бол захиргаа байгаа байхгүй юу. Нийтлэг одоо удирдан зохион байгуулах чиг үүрэг хүний ард олонныхоо эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ёстой захиргааны байгууллагуудын үүрэг голцоо байгаад байгаа учраас би энийг захиргааны хэргийн шүүх хэрэг хийн шийдвэрлэх ажиллагаатай уялдуулж та бүхэнд танилцуулж байгаа ухаантай маа. За захиргааны үүрэг өөрөө хэрэгжилт нь хангалтгүй байгаа тохиолдолд хүссэн үсээгүй энэ дээр юу орж ирэх ёстой? Хуулийн хяналтыг оруулж ирэх ёстой. Яг манайхан бол одоо шүүхийн хяналт гэж яадаг. Би бол буруу гэж бодож байгаа. Ер нь тэр тэгж одоо judicial review гэдэг зүйлийг орчуулвал тэгж бас орчуулж болмооргүй юм шиг байна. Эцсийн бүлэгт бол шүүх юу хяндаг вэ гэхээр шүүх байгууллага албан тушаалдны үйл ажиллагааг хуультай зэрэгцүүлж хяндаг. Хуультай зэрэгцүүлдэг. Хуулийн зарчимтай. Тийм учраас энэ бол шүүх хянаад байгаа хэрэг биш. Мөн чанартай хуулийн хяналт явагдаж байгаа. Хэрэгжүүлж байгаа этгээд нь шүүх. Тийм ээ?
А тэрний цаана одоо тэрний үр дүн хүртэх ёстой этгээд бол тухайн хуулиар эрх олгогдсон этгээдүүд тэр үр дүн хүртэх ёстой. Тухайлх юм бол бидний нөгөө эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх маань нэг хэсгэн газартаа ч гэсэн хэрэгжиж биелдэг байх ийм шаардлагатай байна. За энэ чинь тэгээд нэг тийм үр дүнтэй арга мөн ч юм уу биш ч юм уу гэд одоо бас шүүх хуулийн систем хэргийн шийдвэрлэх ажиллагаанд одоо итгэхгүй байх одоо нөхцөл байдал бол бас нэлээд байна шүү дээ. Тийм зовлон бол байна, тийм ээ. Тийм учраас одоо тийм хандлага байж болно. Тийм байлээ гэд бид нар мэдээж энийг боловсронгуй болгохын төлөө явах ёстой. Тухайлбал өнөөдөр би ганц нэг одоо санаачлах тавих гэдэг ийм өөрчлөлт хийвэл ингээд арай дээр болох юм шиг байна. Тэрнээс биш хайчиж болохгүй. Шүүх нь угаасаа ийм. Тухайлх юм бол манай өмнө төрч чи одоо уг нь их муу нэртэй улс шүү дээ. Хүний эрх мэрэгтээрээ их муу гэж байнга л ярьдаг байсан. Гэтэл биднээс хол илүү алхсан баг. Тухайлх юм бол 14 онд өмнө төрш дагнсан шүүх байгуулсан байна. Бүр яг энэ одоо бидний өнөөдрийн ярьж байгаа байгаль орчин, эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ орчны бохирдлоос хамгаалуулах асуудлаар тухайсан хэрэг маргааныг харьяалан шийдвэрлэдэг ийм шүүхийг байгуулад ингээд ажилуулж байгаа ийм тохиолдол байна л да. Тийм учраас ер нь бол юм дагнаад хариуцсан эзэн тодорхой болоод ирэхээрээ дагаад нөгөө шийдвэр гүйцэтгэл нь ч гэсэн арай тодорхой болдог байхгүй юу? Ер нь зарчмын хувьд. Манайд одоо өнөөдөр захирааны шүүх байгуулагдаад 10 гаруй жил болсон хэдий ч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тодорхой одоо болтол болоогүй байна л да. Гэхдээ ер нь дагнах тусмаа бүх юмнууд нь арай илүү тодорхой хэрэгжих хандлага руугаа ордог байгаа. За бидний ойлгодгоор бол үндсэн хуулиар хамгаалагдсан эрх бол яах ёстой? Хэрэгжих ёстой. Өөрөөр хэлбэл хуультай байхын ач холбогдол ер нь эцсийн үр дүндээ юу юм бэ гэвэл хэрэгждэг байхад л одоо оршиж байгаа байхгүй. Тэрнээс хэрэгждэггүй бол бид нэр гичнээн сайхан хууль гаргаад нэмэр байхгүй. Одоо эргэцэн одоо онл номонд бол хоёр янзын асуудал яригдж штэ. De jure, de facto гэдэг хоёр янзын юм яригдаад байна. Мөн чанартаа хуульчилсан мөртлөө ачир дээрээ одоо яг бодит байдал дээрээ тэр нь хэрэгждэггүй юм бол энэ бол зөвхөн одоо цаасан дээр бичигдсэн тэр хүний эрхийн хамгаалттай улсаа гэж хэлж болох. За манай эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх маань уг нь бол үндсэн хуулиараа хамгаалагдсан. Тэр арга журмаараа өөрөөр хэлбэл яах ёстой? Хэрэгжих ёстой. Тэгж чадж байгаа юу? Ихэнхдээ чадахгүй байгаа. За тэгвэл энэний хэрэгждэг байх юмыг бид нар одоо хаанаас хайх вэ гэдгийг одоо олж тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол ийм шүү дээ. Ер нь бол үндсэн хуулиар олгогдсон хүний эрх бол бусад хууль тогтоомж органик гэж бидний ярьдаг те материалын процессын хууль тогтоомж. За тэгээд тэрнээс доотлын төвшингийн их сурвалжууд буюу эрх зүйн их сурвалжууд буюу нарийн ярих юм бол дүрм, журам, стандарт, норм тэр юмнууд дээр хүржиж тэрэнд очиж зохицуулалт нь ямар нэгэн байдлаар агуулгадчихийж яах нь. Сая үндсэн хуулиар олгогдсон тэр тухайсан эрх бол өөрөө одоо би бол амилдаг гэж хэлэх гээд байна. Амилдаг, өөрөөр хэлбэл хэрэгждэг, хэрэгжих нөхцөлд хүрдэг. Тэрнээс биш тунхагийн шин чанартай зохицуулалт хийчээд яг дагаж одоо наривчсан зохицуулагдах одоо энэ дэр би амгандаа санаагаа бичсэн байж хэрэгжүүл, шаардах, хамгаалах, сэргээх шаардлага гарсан тохиолдолд албадан биелүүлэх тэр зохицуулалтуудыг хийж чадаагүй, гаргаж чадаагүй байгаа тохиолдолд энэ боломжгүй. Энэ тухайн эрх бол өөрөө тийм хийсвэр эрх маягтай болж одоо хувирдаг. Хийсвэр эрх маягтай болж хувирдаг. За тийм учраас бид нар ер нь альва салбарт одоо тухайлах юм бол бид нар утаатай холбогдуулаад ярил. Утаатай холбоод яриа. Утаа яагаад арилахгүй байна? Улаанбаатарын хүмүүс яагаад хордоод байна? Эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэг яагаад зөрчөөд байна гэд зөрчигдөөд одоог бол зөрчигдөөд байна гэдгийг олж тогтоож энэний эсрэг хууль зүйн аргаар шүү. Би тэр улс төр захиргааны журмыг орхичиж байгаа. Энэ миний эксперт сэдв биш учраас. Хууль зүйн аргаар тэмцэхийн тулд бид нар тухайн утаатай холбоотой
одоо утаатай холбоотой шүү байх үү те. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, ялангуяа цэвэр эрүүл агаараар амьсгалах тэр хүний эрхийг манай Монгол улсын хууль тогтоомжоор яаж амьлуулж өгсөн юм бэ гэдгийг л харах хэрэгтэй, судлах хэрэгтэй. Тэгээд эхний бидний хичээлийг нь уучлаарай. Мэдүүлэг танилцуулга эхлэх үед яригдчихсэн нөгөө эрх нь хэнд байна, үүрэг нь хаана байна, эрхийн зөрчил хаанаас үүсч ийн гэдгийг тэндээс хайж олох хэрэгтэй. За, ганцхан жишээ авъя. Зүгээр ер нь үндсэн хуулиар олгогдсон эрх өөрөө яаж амьлах ёстой юм гэдэг дээр. Үндсэн хуулиар олгогдсон энэ эрх бол тухайлах юм бол одоо манай хоёр дахь том сэдв буюу уул уурхайтай холбоотой асуудал байна. За уул уурхай гэж нэг одоо толгойн өвчин болсон. Очоод нэг газрыг одоо нөгөө там болгоо хийчихдэг. За энэ асуудлыг хамгаалахын тулд, байгаль орчныг хамгаалахын тулд хуулиудаар ингээ зохицуултууд хийж өгсөн байна. Гол мөрний урсц бүрэлдэхүүн бүрэлдэх их бүхий газрын хамгаалтын бүсэд тухайлбал ашигт малтмал ашиглахыг хориглоно ч гэдэг юм. За энэ бол тусдаа хуулиар. За гэтэл ашигт малтмалын тухай хуулийн дээр бол усны ундрагад онцгой хамгаалтын бүс тогтооно. Усны тухай хууль дээр. Даха ашигт малтмал хайх олборлохыг хориглоно ч гэдэг юм. Ингээд яг наривчлаад одоо энэ хүний эрх тодорхой одоо тэр байгаль орчин одоо эрүүл усаар одоо хангагдах тэр эрхийг бол ингээ наривчлаа одоо хамгаалж өгөх ёстой. Хамгаалж өгсөн байх ёстой. За тэр хамгаалж бүрэн дүүрэн хамгаалж өгч чадчихгүй юу гэдэг бол нэг асуудал. Чадсан байсан ч гэсэн дараагийн ээлжинд бас хэрэгжилтэн дээр бас нэг асуудал тулдаг юм бас гарч ирж байгаа. Тухайлбал юм бол бид нэг ийм хэрэг шийдсэн. Олон жилийн өмнө одоо 2005-6 оны үед юу. Тухайн үед бол одоогийн хууль тогтоомж яг л ижилхэн л байсан. Тэгээ онг гол гэдэг. Та нар одоо мэдж байгаа тийм ээ? Онг гол гэдэг нэг хэцүү юм байгаа шүү дээ. Бас зарим нь одоо шороо оронд ч орсон одоо хүндрэлтэй асуудал зөндөл байгаа. Тэгэхээр энэ дээр бол тухайн үед бол 3 аймгийн 8 сумын нутгаар дамжиж одоо өнгөрдөг маш олон хүн амыг хангадаг энэ голын яг их байсан тийм ээ? Ихтер нь хайгуулын лицензийг одоо миний санаж байгаагаар Монгол газрын охин компанид өгсөн байсан. Биш хайгуулынх биш бүр олборлтын систем. Хоёрыг. За энийг бол шүүхийн журмаар одоо холбогдох хүмүүс нь маргаад тэгээ энийг бол шүүх шийдсэн. Би бол анхан давах хяналтын шатандаа хүртэл энийг бол нэхэмжлийг хангаж шийдсэн гэж санаж байна. Тэгж шийдэхдээ шүүхийн одоо үндсэлсэн тэр үндслэл бол өөрөө одоо яг typical гэж ярьдаг юм да одоо зүгээр жирийн одоо дундаж одоо ингээд одоо хууль хэрэглэдэг хүмүүсийн хувьд бол нэлээд хүлээн зөвшөөрөхөд хэцүү тийм үндслэлээр одоо хангаж шийдэж байгаа байхгүй. Ягаад гэвэл төдийлөн хүлээн зөвшөөрөхгүй. Ягаад гэвэл манай захиргааны эрхцүүд шүүхийн журмаар хуулийн асуудал дээр зөрчигдсөн эрх гэж юу юм бэ гэдгийг, хүний эрх гэж юу юм бэ гэдгийг ойлгодог, ханддаг тэр одоо арга маань бас нэлээд жоохон одоо хоцрогдсон байдалтай байгаад байна. За яг энэ олон юмыг та нар харах шаардлагагүй. Би энэ дээр юу харуулах гэсэн бэ гэхээр тухайлах юм бол саяны бидний ярьсан одоо тэр гол мөрөнтэй холбоотой ус ундраг бохирдохгүй байхтай холбоотой зохицуултуудыг бид нар яаж амилж байгаа юм бэ гэдгийг харахын тулд үндсэн хуулиас дараах бүх төвшний их сурвалжуудыг бид нар нэг үржил үзэх хэрэгтэй. Тухайлах юм бол энэ дээр бол за тэр усны хууль, тусгай хамгаалалтай газар нутгийн хууль, ашигт малдмалын тухай хууль өөр юу гэдгийг энэ хуулиудыг бүгдийг одоо үзэж судалж тэдгээрээр зохицуулагдсан зохицуулалт болгоны арталд юу байдг вэхээр нөгөө эрхийг чинь хамгаалж байгаа хамгаалалт нь тусаад суугаад өгсөн байдаг. Эрхийн хамгаалалт өөрөө тэр зохицуулалтын цаана нуугдчихийдэг. Зарим нь бол ил биш байдаг. Зарим нь бол саяны бидний үдсэн шиг юу гэдгийг ерөөсөө усны ундраг голын ихэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож болохгүй аяа. Шууд хаацсан биз дээ. Хаацсан. Зарим нь бол далд байдаг. Жишээ нь ашигт малтмалын тухай хууль зааснаар ийм зохицуулалт байгаа. Тусгай зөвшөөрөл өссөн хүний эмийг ашигт малтмалын газар хүлээж аваад аймаг руу санал авахулахаар явуулдаг засаг дарга руу. Тийм үү? Засаг дарга тэнд зөвшөөрөхгүй гэдэг хариу өгөх үүрэгтэй байдаг. Засаг дарга юу үзэж хариу өгөх ёстой юм бэ? Тэр засаг даргын зөвшөөрөхгүй гэдэг хариуны цаана бол маш том эрхийг хамгаалж идэг байхгүй. Даанч манайд өнөөдөр тэр нь яг тэрийг нарийн тэгж тайлж уншиж тэгж шаардаж чадахгүй байгаагаас. Яг гэвэл засаг дарга тухайн тусгай зөвшөөрөл хүссэн
газар оршин байгаа сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тэр асуудлыг хилцүүлээд дараа нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хилцүүлээд тэгээд тэр санал дээр үндэслэж ашиг тунамдын газар руу бид зөвшөөрөхгүй гэдэг хариу өгөх ёстой байхгүй юу? Яагаад тэгж байгаа юм гэхээр Монгол улс хуулиараа маш олон хууль тогтоомжуудаар суманд аймагт эрх олгосон байдаг. Тухайлх юм бол сумын засаг дарга, аймгийн засаг дарга өвлжөөний зориултаар, хашсан бэлчээрийн зориултаар, хот айлын зориултаар иргэдтэй газар эзэмшүүлэх эрх олох эрхтэй газрын тухай хуулиар. Эсвэл бид нөгөө тагтаг шүтдэг, онголдог одоо тэрийг зүгээр нэг дахиж шүтэж байгаа юм биш шүү дээ. Доор нь усны ундраг байдаг, юу байдгийг те ойн сав одоо гол юм байдаг. Тийм учраас бид тагтаг шүтдэг байх л да. Тэр нутаг орон маань байдаг газрыг ухан гэдэг хүсэлтийг ирүүлчихэд нь шүү дээ. Тэгэхээр тэрийг бол Улаанбаатар сууж байгаа ашигт мултамлын нөхөр мэдгүй, тэр нөхөд харьцуулаад шалгах ямар ч бүртгэл байхгүй, юу ч байхгүй. Тийм учраас орон нутагт нь мэддэг хүмүүсээс саналыг авах гэж явуулж байгаа байхгүй уг нь. Энэ зүгээр нэг санал авч байгаа юм шиг. Зүгээр тэр компани засаг дарга компани захиралтай сууж агаад шийддэг асуудал ерөөс юм биш. Гэх мэтлэн хуульчтаас, иргэдээс тухайн хамгаалагдж байгаа хуулийн зохицуулалтаар хамгаалагдж байгаа эрх ашиг сонирхлыг одоо ухаж ойлгож, зөв таньж гаргаж ирж шийддэг хүмүүст нь одоо зөв одоо анхааралд нь хүргэж шаардах ийм л одоо юм бас тодорхой хэмжээгээр биднээс шаардаад байгаа. Тэрийг харуулахын тулд би энд нэг баахан олон юм бичсэн. Манайхан ихэмчлэн хуульч төдийгүй хүмүүс ихэмчлэн энэ эрхийн зөрчлийн асуудал ярихаараа өөрийнхөө эрхийг л яриад байдаг. Би ийм эрхтэй гэж яриад байдаг. Тэнгууд нөгөө талд нөгөө байгууллага нь би ийм үүрэгтэй гэдэг биш ээ. Би бас ийм эрхтэй, бүр эрхтэй. Одоо өөрөөр хэлбэл нэг орон нутгийн иргэн яриад би эрүүл хэвлэлийн орчинд амьдрах хэрэгтэй гот ашигт мултамлын газар бид тусгай зөвшөөрөл олох хэрэгтэй. Тэгэл болоо. Зэрэгцүүлээ тавьчихна. Тэрний дорхноо нөгөө цаана нуугдж байгаа зохицуулалтуудыг олж харах нь их чухал байнамаа. За энэ саяных бол ерөнхий одоо юм би та бүхэн танилцуулахыг зорилоо. Одоо хамгийн гол асуудал бол за эрхийн зөрчилтэй холбоотой асуудал дээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх энэ журмын дагуу ямар хүндрэлүүд байна вэ? Ямар боломжууд байна вэ гэж. Хэрвээ та бүхэн сайн одоо ингээд жижигхэн наривчлаад үзэх юм бол манай захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд шүүхийн журмаар маргаж хамгаалуулж болох тэр зүйл одоо би зүйл гэж хэлчихье. Тэрийг яг юу гэж тодорхойлсон байгаа вэ гэхээр хэд хэдэн заалтуудад өөрөөр зохицуулсан. Санаж байгаа бол та захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-р зүйл буюу тэр хуулийн зорилго дээр юу гэж байгаа вэ гэхээр юу гэж байгаа вэ? Иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг эрх хууль ёсны ашиг сонирхлыг эрхээ хамгаалуулахын төлөө гаргасан нэхэмжлийг хянан хилцэхэд оршино өгч байгаа. За буцаад бид нар нэхэмжил гэж юу юм бэ гэдэг дээр очингууд ганцхан эрх гэж байна. Ер нь энэ эрх ашиг сонирхол гэдэг хоёр юм өөрөө нэг юм уу, өөр юм уу? Энэ бол уг нь их нарийн байхгүй юу? Одоо та нарт бол ингээд монгол хүн бид нар их голцоо дандаа хоршоо өгөөр явдаг. Одоо аяга маяг гэдэг юм одоо тэр аяга маяг шиг арай ярьдаг байх. Юу гэдгийг ашиг сонирхол, эрх ашиг сонирхолч гэдэг юм уу те? Дандаа ингээд хоршоо дэвчдэг болохоор эрх хууль ёсны ашиг сонирхол гэхээр ердөө л эрхийн байх гэж ойлгоод яваад. Тэгвэл биш. Биш юм байгаа уг нь. Эрх гэдэг бол ихэвчлэн тодорхой хуулийн зүйл заалтаар бүр тодорхой субъектэд ингээд нэрлэгдээ заагдаад олгогдсон тэр хамгаалагдсан бүр нарийн зохицуулагдсан тэр одоо боломжийг хэлээд байгаа. Тэгвэл хууль ёсны ашиг сонирхол гэж юу юм? Бид нар ингэдэг байхгүй юу? Зүгээр тухай хамгийн энгийн юм яа. Одоо та бүхэн магадгүй одоо би утаанаас болоод энэ Улаанбаатарын утаанаас болоод биний эрх зөрчигдлөө гэдэг нэхэмжил гарах юм бол шүүх яах бол гэж бодож байна нар. Гаргаж болох уу? Болно. Тэгвэл сонголт байна. Миний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх одоо манай хуулийн зохицуулалт бол тэр байхгүй да. Зөрчигдсөн гэж үзэж байгаа бол одоо тэрийг гаргаа. За тэгээд завсрын дунд яах вэ гэхээр за ямар байдлаар зөрчигдсөн юм бэ гэдэг юм дээр та өөрөө унах байхгүй юу? Унах юу бах вэ? Ер нь одоо нотлох үүрэг гэдэг юм бас тэнд гарч ирнэ л дээ. Маргаа үүсгэж байгаа этгээдэд өөрөө одоо иргэний эрх зүйн чой, захиргааны эрх зүйн чой зарчим байна.
Эрүүгийн эрх зүйдээр бол юу гэдгийг нотлох үүрэг нь бол хинд байдаг вөхөр төрд байдаг тий. Буюу одоо нөгөө цагдаа, прокурор энэ тэр юм даа. Гэтэл иргэний эрх зүйд ялангуяа эсвэл захиргааны эрх зүйд өөрийн чинь эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол дор хаяж тэр эрх зөрчигдөж байгаа юмаа та гаргаж одоо танилцуулах ёстой. Наад захын одоо захиргааны шийдвэрийн улмаас эрх чинь зөрчигдсөн тэр шалтгаанд уялдааг та гаргаж ирэх ёстой байхгүй. Тэгэнгუут одоо ихэвчлэн юу шаардах вэ гэхээр одоо бодвол юу шаардах юм? Эмнэлгийн бичиг шаардах юм уу? За зүгээр мэддэг юмн дээр ярих юм бол газар эзэмших эрх маань зөрчигчлөө гэж шүүхэд маргах гэж байгаа бол та газрын тухай хуулийн 27 зааснаар хүчин төгөлдөр эзэмших эрхийн гэрчилгээтэй байжгаад тэр гэрчилгээнийхаа дагуу гэрчилгээгээр олгогдсон эрхий чинь өөр нэг одоо захиргааны байгууллагын шийдвэрээр хүчингүй болгох юм уу давхцуулж олгогдсон тохиолдолд би та сая миний эрх зөрчигчлөө гэж маргах боломжтой байхгүй юу? Гэтэл газрын тухай хуулиар олгогдсон бас нэг жишээ би хэлдэг жишээ байна. Юу гэхээр 0.7 га газар эзэмших хэрэгтэй. Эзэмшдэг юм байна. Хажууд нь зэрэгцээ гэж байгаа шүү. 1 га хүртэлх газрыг та гэр бүлийн хэрэгцээний зориултаар чимсхэн төмсний ногоо тарих зориултаар гэр бүлийнхээ хэрэгцээнд бас яах вэ? Эзэмших боломжтой юм шиг байна. За гэтэл чи өөрийнхөө эзэмшдэг 0.7 га газрынхаа хажуудлын газрыг чамд ирэх үсээгүй. Гэтэ чи харж хамгаалаад амхандаа юу яах гал явж итэл өөр хүнд өгцөн байвал таны гарах нэхэмжлийн шаардлага бол арай өөр одоо үндслэлээр гарах болчиход байгаа юм л да. За энэ ер нь их юу яаж юм. Тэгэхээр яг хөө миний саяны ярих гээд байгаа зүйл бол хин шүүхэд ямар асуудлаар маргах боломжтой юм бэ гэдэг л эмэл нөхцөлийг бид нар өнөөдөр ярихгүй болохгүй байгаа. Ялангуяа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой асуудал дээр бид нар шүүхэд хандаж нэхэмжил гаргах маргаан үүсгэх тохиолдолд ихэнд нь тавьдаг шалгуурыг яах нь вэ? Тодорхой эрхийн зөрчил дээр тавьдаг тэр шалгуураасаа өөр зарчмаар авч үзэх шаардлага тавигдчих. Тодорхой эрхийн зөрчил гэдэг бол миний газар эзэмших эрхийг зөрчичлөө гэж үзэж байгаа маргаан дээр тавигддаг шүүхтэр хүрээд ирэхэд нь за энэ талаар та маргах эрхтэй юу? Таны эрх зөрчсөн үү, зөрчигдөж гэнэ үү гэдгийг хэрэг үүсгэхдээ тавьдаг тэр шалгуур шаардлагаас нийтлэг эрхийн одоо маргаан тийм ээ одоо саяны бидний ярьдаг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн маргааныг үүсгэх тэрний төлөө шүүхэд хандахад хэрэг үүсгэхдээ тавьдаг шалгуурыг бид нар зөөлөх хэрэгтэй байна. Одоо энгийн үгээр хэлэх юм бол тэр угаасаа хөгжилтэй газруудад энэ шаардлага өөр байгаа байхгүй юу? Өөр байгаа. Тэгэхээр энийг бид нар өнөөдөр нэвтрүүлж энэ чиглэлээр одоо харьцангуй хууль тогтоомжондоо юу хийж чадах юм бол өнөөдөр шүүх хуулийнхаа байгууллагын үйл ажиллагаанд ч нэмэртэй нөгөө талдаа нөгөө хүний эрхийн түрүүний яриад байгаа эрхийн хэрэгжилт хамгаалтан ч гэсэн бас ач холбогдолтой байх ийм боломж байгаа. Яг нь энэ бол нөгөө нэг нэхэмжил гарах эрх гэдэг бол шүүхийн өмнө зогсоод марах эрхийг хэлж байгаа байхгүй. Тухайн асуудлаар. Тэгэхээр бидний түрүүний ярьдгаар Улаанбаатарт би ингээд 10 жил эсвэл нэг оюутан орж ирээд одоо би үүдг Улаанбаатарт амьдраад одоо утаанаас болоод эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх маань зөрчигдлөө гэвэл одоо айгүй сүүл цаана нь юу шалгах асуудал яригдах уу гэхээр ер нь чинь ингээд хэдэн сар хэдэн жил ер нь Улаанбаатарт байсан гэдэг энэ асуудал чи яригдахыг үгүйсэхгүй одоо бодиттой зөрчил одоо хор хохирол нэхэх ийм хандлага одоо манай хуулийн шүүхийн практик хууль ясалтаа гол нь хууль дээр байгаа. Яг л шүүх бол бас хууль хэрэгэлдэг учраас. Хүссэн үсээгүй шүүгчнэр хуулиас давж илүү юм хийх боломж бол төдийлөн байхгүй учраас. Тийм учраас энэ юмыг бид нэр одоо нэлээд тодорхой зохицуулж өгөх хэрэгтэй байна. За ялангуяа хэрвээ энэ хүн эрх маань зөрчигдсөн гэж маргаж байгаа бол өөр хэрэг. Тэр хохирол зөрчлөө гаргаж нотлох нь бол тэр хүнд тавигдах шаардлага зүй ёсны шаардлага. Харин миний эрх зөрчигдөх гээд байна гэдэг үндслээр нэхэмжил гаргуул ах уу одоо манайд энд бол нэлээд олон хуульч нар бас харагдаж байна. Захиргааны хэрэг хяналт шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйл дээр шүүхээс гарч болох шийдвэрийн төрлүүдийг ингээ заасан байна. Заасан. За тэр төрлүүд бол
төрлүүд бол төрлүүдэд ер нь шүүхээс гарах шийдвэр бол харьцангуй хайрцаглагддаг. Иргэний хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжил гаргахад шүүхээс гарах шийдвэрийн төрлүүдийг ингээд заагдсан тийм нөхцөл байдгүй. Би юу гэж санаа хэлэх гээд байна вэ гэхээр ер нь бол шүүхээс гарах шийдвэрийн төрлүүд бол шүүхэд хандаж гаргаж болох тэр зөрчигдөж гин гэж үзэж байгаа хамгаалуулах гэдэг нэхэмжлийн шаардлагатай бол харилцан уялдах боломжтой байна. Ер нь уялдаатай байна. Өнөөдрийн манай шүүхийн практик ялангуяа захиргааны хэрэг хэн шийдвэрлэх тухай хууль буюу шүүхийн практикийг одоо удирддаг, зохицуулдаг энэ хуулинд бол эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэхэмжлийн шаардлага гаргах тэр зохицуулалт бол ер нь бүдэг. Одоо би бүдэг л гэж хэлье да. Бүдэг. Яагаад би энийг бүдэг гэж хэлж ийм вэхээр ер нь зарим улсуудад ялангуяа Европын улсуудад бол эрх зөрчихөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой тийм нэхэмжлийн шаардлагыг гаргахыг нь бүр ингээд тусгаалаад хуулиндаа заагаад өгсөн тохиолдлууд байна. Өөрөөр хэлбэл манайхаар бол яа нэх нь ингэх нь биш. Нийслэлийн засаг дарга гэдэг юм. Аль нэг захиргааны албан тушаалтан ийм шийдвэр гаргахыг хоригдсон шийдвэр гаргаж өгнө үү гэж шүүхэд хандах гэдэг шүү дээ. Тэ? Тухайлх юм бол юу гэдгийг одоо Улаанбаатар хотын захирагчийг ногоон уутанд одооний сэдв шүү дээ, тэ? Ногоон уутанд мөнгө зарахгүй байхыг хоригдсон шийдвэр гаргаж өгнө үү шиг юм. За тэр ч арай жоохон хийсвэр жишээ болчихлоо. Бүр тодорхой одоо тийм жишээ тодорхой шийдвэр гаргахыг хоригдсон тийм шийдвэр гаргах зохицуулалт байж болохоор байна. Нөгөө утаанд бүдгэрсэн хүний эрх гээд юуны хичээлийн эхэндэр сэдвийн эхэндэр бид нар ярьсан тэр талаар ер нь энэ хоригдсон зохицуулсан хамгаалсан юм байна уу гэж байгаа юм байлээ. 2010 оны хүний эрхийн комиссийн илтгэлд юу ээж ийн вэхээр энэ цэвэр агаараар амьсгалах хэрэгтэй цэвэр агаартай холбоотой зохицуулалт бол манай улс 14 олон улсын баримт бичиг нэгдэж ороод 30 гаруй хууль тогтоомжинд энэ талаар зохицуулалт тусгасан гэж байгаа байхгүй юу? Ер сүүлд чинь бид хэд чинь бүр тусдаа хууль гаргасан шүү дээ. Нийслэлийн агаарын бохирдлын бууруулах тухай хууль гэдэг. Тэгээ ийм хууль гараад хэрэгжилт байна уу гэвэл байхгүй л байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо хүссэн үсээгүй энэ хэрэгжилт нэгэнд хууль нь байгаад хэрэгжихгүй байгаа бол одоо миний хэлэх гээд байгаа санал юу гэхээр санал ч байх. Одоо боломжийг гаргаж илэрхийлж танилцуулж байгаа юм бол шүүхийн журмаар л явах хэрэгтэй. Хэрвээ захиргааны журмаар явах байсан бол захиргаа бол одоо төсөө хөрөнгө муу байна. Тийм учраас салингийн чи хаснаа шийдэх юм. Төсөө хөрөнгө муу байгаа учраас бид нар одоохондоо нутааны асуудлыг шийдэж чадахгүй байна гэд. Тэрийг хүлээвэл бид нар мэдэхгүй одоо хизээ дээр юм болох юм бүү мэд. Тийм учраас зарим тохиолдолд ялангуяа бүр зайлшгүй хоолой дээр тулцсан ийм байгаль орчны эрхтэй холбоотой энэ асуудлууд дээр бол шүүхийн журмаар асуудал тавихаас өөр одоо үлдээгүйч байж болох юм. Тэгээд шүүхийн журмаар асуудал тавилаа гэж бодъё л да. Утаан дээр тухайлж ярьж байгаа учраас. Ингээд тавья гэж бодоход нэгдүгээрт 3 янзын юмнаас энэ утаа үүсээд байна гэдэг нэг яг энэ утаа судалдаг энэ хүн бичсэн байна л да. Зуухны яндан, автомашин, за тэгээ захилгаан станцууд гэдэг. 3 л юм ярьж байгаа юм. Гол 3 үсгэж. Тэгэхээр бид нар нөгөө эрхийн зөрчил гаргаж байгаа юмаа эндээс хайж олох хэрэгтэй. За манай хуулиудад зохицуулсан байна л да. Энэ жишээ нь нөгөө түрүүний ярьдаг хуулиуд чи ийм зохицуулалт байна. Түүхийн нүүрс шатаахыг хоригддаг юм байна. Хоригдсан юм биш хуулиар. Өчигдөр зурагт үзүү нөгөө төсвийн хямралтай холбогдуулаад яасан гэсэн чинь нөгөө захилгааны хэрэглээг 50% хөнгөлж исэн шүн тэр чи боловцсон нэ. Ягаад гэвэл нөгөө улс орны эдийн засаг болохоо байлаа. За тэгэнгүүт нөгөө захилгааны чи хэрэглээг 50% бууруулчихаар яах вэхээр мэдээж нүүрсээ шатаа ш. Илүү их л шатаах байхгүй. Эсвэл нүүрс байхгүй нь бол тэгээд нөгөө өөр босод юм а шатаа. За хууль бол юм байна. Түүхийн нүүрс шатаахыг бол бүр хоригдсон. 2-3 газар 2-3 хуулийн дээр хорио хийсэн. Хэрэгжиж байгаа юу? Хэний үүрэг юм бэ гэхээр энэ бол дан ганцхан яг энэ тохиолдолд шатаах, түүхийн үүрэг шатаахгүй байх ёстой гэдэг бол иргэдийн үүрэг, иргэдэд ирж байгаа л одоо зохицуулалт байх тийм үү? Нөгөө одоо энэ ялангуяа энэ бидний одоо энэ хойгуур амьдарж байгаа манай иргэд гэр оролд амьдарж байгаа нүрс шатаадаг төлж амьдардаг иргэд.
манай ээж бол хойно биш урд бас нүүрс төлдөг гэр хороолд амьдардаг л бас энэ урдталтаа гэхдээ хойно биш тухайлбал. Тэгэхээр бүгдэнд бараг шахуу хамааралтай болчих. За одоо энэ хүмүүсийн үүрэг хэрэгжихгүй байна. Түүхийн өөрс шатаахгүй байна. Шатаагаад байна. Яагаад вэ гэвэл өөр сонголт тийм боломж байна уугүй юу гэдэг бол нөгөө улс төрийн арга зам, захиргааны өөрийнх нь зохион байгуул тэр юмар хангах мангах гэдэг энэ үүрэгтэй холбоотой. Байхгүй байгаа учраас энэ хүмүүс нүүрс түлээд байна уу? Энд тэргээ зөндөө юмнууд гарна. За бид нар тэр иргэний үүргийг бол хайчих. Орхичээ. Одоо бид нар хамгийн гол өнөөдөр сонирхож байгаа зүйл бол захиргааны үүрэг. Захиргаа хэрвээ энэ одоо тодорхой этгээд хуулиар ногдуулсан үүргээ биелүүлэхгүй байвал яах ёстой? Зохион байгуулалтын арга хэмжээ авах, зарим тохиолдолд одоо бүр зохицуулалт хийх. За бүр хүндэрсэн нөхцөлд бол юу гэдгийг одоо захиргааны журмаар одоо шийтгэл ногдуулах энэ төр гээд янз янзын аргаар бол захиргааны үүрэг байж байгаа. Өөрийнх нь үүрэг. Тэр үүргийг бид нар биелүүлүүлэхээр шүүхэд хандах боломж байгаа юу л гэж л одоо үзэх гээд байна л да. За яг хөө зүгээр зарим нэгэн хүмүүс Улаанбаатар ялангуяа сүүлийн утаатай болсон жилүүдэд олон жил яг энэ утааны ойрхон энэ 46 энэ юм өнч байдгийн сансар мансарт амьдэрсэн хүмүүс эмнэлэг эмнэлгээр яваад уушх муушхаа нэлээд муудсан энэ үзүүлээд энэ төргээд явж болох байх л да. Тэгэхээр энэ тохиолдолд бол тэр магадгүй тодорхой хүнээр нь хязгаарлах шаардлага гарч байгаа. Одооний манай одоо шүүхийн одоо хуулийн зохицуулалтаар бол таны эрх зөрчигдсөн байна. Нөгөө нөхрийн үзсэн чинь нөгөө нөхөр нь одоо уушхин зүгээр байдаг ч юм уу одоо тэгвэл за одоо ер нь таач одоо бас болоогүй байна да гэх юм уу. Ерөнхийдөө яг тухайлсан эрхийн зохицуулалт бол их төвөгтэй хэрэглэхэд. Тийм учраас биднэрт энэ тохиолдолд хэрэглэх боломж юу вэ гэвэл нийтлэг эрхийн тэр маргааныг одоо гаргах. Одоо бид нар ярьдаг шүү дээ. Нийтийн эрх ашигын төлөө нэхэмжилгээд нэг юм яригадаад одоо тэгэл энэ тэнд очиод унж босоод яваад байгаа. Тэр зохицуулалт руу нэлээд анхаарах шаардлага байна. Хоёрдугаарт би түрүүн санал болгоод байгаа. Зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой тэр нэхэмжлийн шаардлагуудыг бид нар хуулиар одоо хангаж өгөх. Бий болгох. Ийм зохицуулалт бол илүү чухал юм болов уу гэж бодоод байгаа. За яг энэ бол зүгээр дараа нь бол ингээ яг ямар байж болох юм бэ гэдгийг бол томьёолоод бичээд ингээд одоо тэр хууль тогтоомж гаргадаг улсуудад одоо хүргэж мөрөх зохицуулалт бол байж болох байх. Хоёрдугаарт байгаль орчныг хамгаалах хэрэг өөрөө дан ганцхан байгаль орчныг хамгаалдаг тэр байгууллагууд ч юм уу эсвэл одооний хэдэн төрлийн байгууллагын үүрэг биш юм шүү дээ. Энд бол бүх этгээдүүдийн үүрэг байгаа. За тухайлах юм бол шүүх бол өөрөө бас үүрэгтэй. Шүүх ямар үүрэгтэй? Шүүх бол байгаль орчны журмаар эрх ашиг сонирхол нь хөндөгдөөд ирлээ гэж байгаа тэр хүний нэхэмжлэл дээр үндэслээд тухайн маргааныг ялангуяа үндсэн хуулиар олгогдсон тэр эрхийг хэрэгжилтийг их бодиттой хуулийг их бүтээлч байдлаар одоо бас активизм биш шүү. Ялангуяа манайх шиг ингээ хуулиа тодорхой болгож өгөөгүй ийм байгаа тохиолдолд их тийм бүтээлч байдлаар хүний эрхт нь нийцүүлж хүний эрхийг хамгаалах чиглэлд нь одоо чиглүүлж ингэж хэрэглэж шийдвэрээ гаргах замаар шүүх бол байгаль орчныг одоо хамгаалах тэр үүргийг хэрэгжүүлэх боломж байгаа гэж үзээд байгаа. За нэг график үзүүлээл тэгээд ганц хоёр үг хэлээл тэгээд юугаа дуусгая. Тэгэхгүй бол одоо ер нь нэлээ юу яах шинжтэй болоо явчлаа. Тэгэхээр санал болгож байгаа зүйл нь юу гэхээр нэгдүгээр өөрийн зөрчигдсөн тухайлсан эрхийг одоо зөрчигдсөн гэж үзээд маргах тэр боломж бол одоо манад байгаа. Хамгийн дээдлийн тэр хамгийн уламжлалт. Тэгээд зөрчигдсөн эрхээ би сэргээлгийа. За юу гэдгийг газар эзэмших эрхийн май зөрчөө хайчлаа. Ямар тусгай зөвшөөрлөгийн цуцлаа ажиллаа тэрийг сэргээж олгоно гэдэг. Дараагийнх бол ер нь хууль ёсны ашиг сонирхол ялангуяа энийг бол би нийтлэг эрхтэй. Нийтлэг одоо саяных шиг ярьдаг байгаль орчинтой холбоотой асуудлаар энэ хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн ч юм уу эсвэл зөрчигдөх гэдэг тэр нэхэмжлийн шаардлагын төрлийг бол бас нэлээд сайн судалж бас илүү тодорхой болгож гаргаж ирэх нь ач холбогдолтой юм л гэж бодож байна. За 3 дугаар түрүүний ярьдаг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэхэмжлийн шаардлагыг бид нар хуульчлаад бас тодорхой хэмжээгээр явуучих юм бол бас ач холбогдолтой болох юм болов. Хамгийн сүүлийнх нь мэдээж нөгөө улиг болсон нийтийн эрх ашиг сонирхлын өмнөөс нэхэмжил гаргах эрхтэй холбоотой асуудал байна. За энэ дээр бол би бас бодож байна.
Үнэхээр яг өнөөдрийн байдлаар бол прогресс гарч байгаа. Яг өнөөдөр захиргааны ерөнхий хууль гэдэг хууль батлагдсантай холбогдуулаад одоо эх оны 7 сарын 1-ний дотор захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бүр шинжилсэн найруулга хийгдэх гээд ажлын хэсэг нь гарцсан хууль зүйн яам дээр одоо мэддэг чаддаг улсууд бүгдөө цуглуулсан суугаа явж байгаа. Тэр хуулийн төсөл дээр одоо тодорхой хэмжээгээр баяртай мэдээ юм да. Энэ нийтийн эрх ашигыг сонирхлыг хамгаалах нэхэмжлийн шаардлагын төрлийг бол оруулаад өгсөн явж байгаа. Одоо бүр яг ингээд одоо нийтийн эрх ашигын төлөө нэхэмжил гарганаа гэдэг. За тэгвэл тэнд одоо тодорхойгүй байгаа зүйл юу юм бэ гэхээр яг нийтийн эрх ашигын төлөө нэхэмжил гаргаад ирэхээр хэрэг үүсгэхэд тавигдах шаардлага өөрөө юу байх вэ гэж. Одоо буцаал нөгөө за эрх чинь яаж зөрчсөн тийм ээ гэдэг шаардлага бол тавигдах ёсгүй шүү дээ. Ёсгүй байхгүй юу? Энийг үл яг гадны улсуудад янз янзын байдлаар одоо ингээд хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаагаа өөрийг ингээд төрөлжүүлээд ингээд зохицуулцдаг юм байл л дээ. Тэрийг л бид нэр өнөөдөр Монгол улсад оруулж ирэх шаардлага байна. Тухайлх юм бол бидний түрүү яриад байдаг өөрийнх нь эрх ашиг зөрчигдсөнтэй холбоотой маргааныг бол бид нэр субъектив эрхийн маргаан гэж яваад байгаа. Тодорхой субъектийн өөрийнх нь эрхтэй холбоотой маргаан. Саяны бидний яриад байгаа байгаль орчин гэдэг юм уу нийтлэг эрхтэй холбоотой асуудлыг бол энэ объектив маргаан байна гэдэг. Объектив маргаан буюу нийтлэг эрхийн маргаанууд дээр яадгүй гэхээр тухайн хүнээс өөрөөс нь шууд эрхийн зөрчил шаарддаггүй. Шууд шаардахгүй. Хуулиар тэр хүнд нэхэмж тухайн асуудлаар нэхэмжил гарах эрх олгогдсон байгаа тохиолдолд шүүх аваа шалгаад шүүхийн шалгах ёстой зүйл юу вэ гэхээр захиргааны байгууллага үүргээ гүйцэтгсэн юм уу үгүй юм уу? Захиргааны үйл ажиллагаанд хууль зөрчсөн зөрчил байна уугүй юу гэдгийг л тогтоох зорилго. Тэгэд байх юм бол захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгоод эсвэл захиргааг үүргээ биелүүлэхийг даалгаад ингээд явцдаг учраас харьцангуй одоо өнөөдрийн манай ганцхан хэрэглэгдээд байгаа субъектив эрхийн маргаанаас илүү одоо ач холбогдолтой ийм нөхцөл байдал үүсч бий болж болохоор байгаа. За яг энэ ингээд нэг олон юм ярьж болно. Энэ нийт гэж хэнийг хэлэх үү, яах вэ, энэ төргээд эднэр бол бас одоо энд ярихад бол жоохон төвөгтэй. Шаардлагатай бол та бүхэн аваад үзчихнэ биз. Ганцхан жишээ хэлээд тэгээд дуусъя. Асуулт байвал асууж болох тий. Энэ шүүхийн шийдвэр واخгүй юу? Шүүхийн шийдвэр дотроо дээд шүүхийн шийдвэр дотроос би авч тавьсан. Та бүхэн сонссон байх өсгөл далайн эзэд гэдэг төрийн бас байгууллага байдгийг. Манай төрийн бас байгууллага юм сайн мэднэ тий. За өсгөл далайн ойр орчимд өгөгдсөн нөгөө нэг тусгай зөвшөөрлөлтөй холбоотой асуудал маргаал яваад байдаг. За тэр хэргийг одоо энэ хамгийн сүүлд 40 төгөлдөр байгаа юу юм бэлээ л дээ, шийдвэр юм бэлээ л дээ. Тэгээ энэ дээр бол нэхэмжлийг хангаагүй. Тэр нэхэмжил хэн гаргасан гэхээр төрийн бас байгууллага дээр нь тэр орчимд амьдрэх нэг иргэд гаргасан байхгүй. Тэгээд шүүх бол хангаагүй. Тэгвэл хангаагүй үндслээ бол ингэж тайлбарласан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32-ийн 1-ээр чинь манайх чинь нөгөө төрийн бас байгууллагуудад эрх олгоцсон шүү дээ харьцангуй. Тэгэнгუთ тэр эрх нь олгосон эрх нь өөрөө ийм байгаа байхгүй. Байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжил гарах хэрэгтэй гэж. Тэгэнгუთ одоо шүүх юу гэж энийг чинь хэрэглэх үү гэхээр уучлаарай. Яг одоо байгаль орчинд учруулсан хохирол тогтоохдохгүй байна. Гэцүү шүү дээ. Тэр чинь одоо өөрөөр хэлбэл нөгөө маргаж байгаа юу нь өөр байхгүй. Энэ тусгай зөвшөөрлөгдүүд олгогдоод тэгээд олборлт хийгдээд ингэх юм бол үр дагавар нь ийм байж болзошгүй гэдэг үндслээр маргаж байгаа байхгүй да өнөөдөр. Тэгэнгუთ манад байгаа хууль би одоо шүүхийг буруутгахгүй байна л да. Яг л шүүх өөрөө хууль хэрэгэлдэг учраас хууль захирагдах хэрэгтэй байхгүй бас. Яг хөө зөвөр мэдээж бүтээлчээр хүний эрхийг хангах чиглэлд бол хуулийг чиглүүлж тайлбарлаж хэрэглэх үүрэгтэй л дээ. Гэхдээ юу гэж хэлж гэнэ үхээр энэ тохиолдолд байгаль орчинд хохирол учирсан байдал тогтоохдохгүй байна л гэж. Тэгэхээр шүүхийн зөв үгүй бол бас зөв. Яг л хохирол учирсан яг одоо өнөөдрийн тийм байхгүй. Нэхэмжлийн шаардлага бол өөрөө уг нь арай өөр агуулга. Тэгэхээр биднэрт бол жаахан харж учирч болзошгүй тэр эрсдлээс сэргийлэх тийм мэдрэмжтэй зохицуулалт юм бол хэрэгтэй л байгаад байна л да. Ер нь бол ялангуяа энэ нийтлэг эрхтэй холбоотой эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой асуудал дээр бол шууд үр дагавар шаардсан зохицуулалт ийм дэхүү зохицуулалт бол хизээш хийж боломгүй юм шиг байна. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд бид нар хизээ бидний энэ хүний манай нэхэмжил хангах гэдэг нь тэгэхээр
нэг хүн өгцөн бай, дор хаяж нэг хүн өгцөн байж бид нар одоо яах юм? Одоо нэхэмжил маань хангах гэдэг шүү дээ, тий? Эсвэл нэг баахан мал амтан загас магас аваачаад энэ тэнд баахан өгөхөд одоо тийм юм заавал харуулж ийж за одоо юу гэдгийг. Тэгэхээр энэ бол жаахан тийм хоцрогдоод байгаа байхгүй бид нар хуульчлалдаа тэгээд энэ хамгаалах гэж байгаа юмдаа зорилгодоо нийцэхгүй тийм зохицуулалт яваад байгаа учраас за энэ ялгаа байхгүй энэ доотлын энэ хараар бичсэн яг адилхан л юу хэлж байгаа юм л да. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж нэхэмжил гаргасан байхгүй зөрчигднөө гэж. Тэгэнгუთ юу гэж үндэслэж яах вэ гэхээр гих боловч байгаль орчин хүн амд нөлөөлөх сөрөг нөлөөллийг нотолсон ямар нэгэн шийдвэр байхгүй байна гэдэг ингээд яадаг. Тэгэхээр ер нь бол бицүү хэрвээ ийм сөрөг нөлөөлөл гаргаж ирсэн байхыг шаардах тийм нөхцөлөл хуулиар тавьчихал юм бол ер нь энэ байгаль орчинтой холбоотой эрх бол хамгаалагдахгүй. Тийм учраас бид нар энэ одоо байгаа байгууллага энэ төрөө зөвхөхөөс гадна би бол илүү зүгээр энэ хуулийнхаа амь руу нэлээд сайн боловсруулалт хийвэл зүгээр юм болов. Тэгвэл хэрэгжилж байгаа байгууллагууд чинь энэ хуулийн чинь юмыг хараад илүү одоо зөв зохистой шийдвэрүүд гаргах боломж бол байгаа болов гэж боддог байхгүй. Тэгэхгүй яг ингээд зохицуулчихаар шүүх хэрэглэхээр одоо бас яг ингэж хэлэхээс өөр арга бас байхгүй юм шиг нэг талдаа харагдаад байгаа юм л да. За яг уу дахиад нэг слайд ярьчих. Дараагийн ээлжинд бид нэр зүгээр одоо жишээ нь захиргааны хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны явцад гэхэд 2-3 зүйлийг бид нар хуулинд тусгаж өгч чадах юм бол энэ байгаль орчинтой холбоотой асуудлаар бид нар жижигхэн ч гэсэн дэвшил гарч болохоор юм шиг байна. Тухайлх юм бол бид нар захиргааны актын биелэлтийг төдөлзүүлэх гэдэг нэг мундаг юм байдаг. Бараг захиргааны хэрэг өөрийн шийдэхдээ энэ тэнцвүүц тийм ач холбогдолтой хэсэг байхгүй юу? Энэ дээр бол миний бодлоор юу нэмж өгч болохоор байна вэ? Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах байгалийн нэмзэл алдагдахаас хамгаалуулах эрх хөндөгдөх. Эсвэл байгаль орчин сүйтгэгдэж болцсохгүй. За энэ юунуудыг харж байгаас одоо манай зохицуулалт бол зөрчигдсөн. Тэгсэн бол ингэсэн бол гэж яваад байгаа ш. Тэгж болохгүй. Хөндөгдөж болцсохгүй бол. Тэ? Хөндөгдөхөөр байх юм бол тэр чинь үнэлэн штэ. Шийдвэр гаргаж байгаа этгээд үнэлэн нөгөө талуудын гаргаж байгаа юмыг үзээд үнэхээр ийм нөхцөл байдал үүсч болцсохгүй. Тухайлх юм бол 3 аймгийн 8 сумаар дамжиж явдаг гол ялангуяа говийн аймагуудын хүмүүсийн мал ахуйн ундны их үүсвэр байхад тэрний ихэн дээр нь олборлт өгчхөөр зогсох юм бол тэр хүмүүст сөрөг үр дагавар ус очихгүй гэдэг нь ойлгомжтой байгаа шүү дээ. Тэрийг шүүх үнэлж болоод байгаа байхгүй. Болохоор байгаа. Болцсохгүй байна. Тийм учраас болио гэж хэлэх боломж байгаа байхгүй. Яг иймэрхүү байдлаар зохицуулт хийгээд өгчвөл бас энэ хууль шүүхийн хүмүүс ч бас тэнэг хүмүүс биш шүү дээ. Бас тэрийг бас хэрэглээд арай бүтээлч байдлаар ийм шийдвэр гаргах боломж байгаа юм болов уу гэж байна. Тухайлбал ийм юм оруулж өгч болж юм санал шүү дээ. Эсвэл энэ доотлын хуулиудад одоо юу гэдгийг орон нутаг нөгөө нутгаа хамгаалах ч юм уу одоо мэргэжлийн ялдын байгууллагад олцоо ханддаг ш. Тэд нэр очиод шийдвэр гаргахад тэр шийдвэрийн одоо шүүхтээр маргаал нөгөө компани шүүхтээр маргаал ирнэ штэ. Би нэг талдаа багтаж ярьж байгаа юм биш шүү. Би зүгээр ерөнхийдөө юу гэдэг энд одоо юу гэдэг төрийн бас байгууллагыг хараад тэгэл тийм чиглэл юм яриад байгаа юм бол ерөөсөө биш. Би өөрөө хэрэг маргаан шийддэг тухайн хэрэг маргааны нөхцөл байдал хуулийн зарчмаа байж бид нэр хэрэг маргаан шийддэг. Гэхдээ энэ нийтлэг эрхээ бодож бид нар хуулийн журмаар одоо энэ нийтлэг эрхийг хамгаалах талд ярихад бол тухайлбал ийм зохицуулалт оруулж өгч болох байхгүй. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авцсан зарим тохиолдолд авчдаг ч тийм. Тэгэнгუთ компани шүүхэд хандангууд төдөлзүүлэл хийчих боломжтой л байхгүй. Ягаад гэвэл одооны хуулийн зохицуулалтаар бол. Нөгөө талдаа одоо хуулийн зохицуулалтаар тэрийг төдөлзүүлэхгүй байхын тулд их зовлонтой. Одоо хүн амны их ашигт ноцтой шууд хохирохол учирсан байжийг гэдгийг илтгэжээж сая төдөлзүүлэхгүй байх хэрэгтэй байхгүй. Гэх мэтлэнгийн ийм юмнууд бол байж болох юм болов уу гэж ингэж бодож байгаа. За, болио доо. Сохоо. За, ихтэй болоод цог шүүхтээс асуулт байна. Одоо нэг цагийн хугацаанд та бидэнд бол ярилцах юм боломжтой байгаамаа. Тэрийн босоогоо бодлоо юм байна. Тэгээд энэ багшийн ярьснаас үзэж ирнэ одоо байгаль орчны засаг шүүх засаглалт юм уу тийм юм шүүх гэж юм манай зайлшгүй байх шаардлагатай өнөөгийн шаардлага. Таас тэрийг олж харсан баяртай байна л да. Манайх шиг өргөн уулын нутагтай тэгээд хууль эрх зүйн асуудал нь сул хяналт тавих чадваргүй боловсон хүчнээс ихсүүлээд маш олон асуудал байна. Бидний Монгол улсад ашиглалтанда ашиглаад одоо нөгөө яах вэ гэдэг асуудал тийм.
өнөөдөр ч одоо толгомд асуудал болоод байна. Тэгэхээр энийг шүүхийн энэ байгаль орчны шүүх байгуулахад ер нь хэрэг хэцүү вэ? Энэ боломжтой асуудал уу гэж асуух юм да. За баярлалаа. Ер нь энэ шүүхийн юм чинь нэлээд маргаантай байгаа шүү дээ. Та хэд маань мэдчихл байгаа тий. Шүүхийн хууль нь одоо 2-3 удаа наан цаана болоод өөрчлөгдөөл одоо ингээл юм бол тэрх зовлонтой байгаа. Тэгэхээр юу гэдгийг дахиад одоо шинэ шүүх байгуулъя энэ төргээд их юм бол таадуул чинь том дургуул байх. Захиргааны хэргийн шүүх бол өөрөө ерөнхий шүүх. Ерөнхий захиргааны хэргийн шүүх байхгүй. Тэгээ энийг байгуулахын тулд 92 оноос хойш ярьж ижил 2004 он анх байгуулсан гэж одоо чимд өгш ярьдгийн шүү дээ. Нэлээд олон жилийн шаардлага, олон жилийн хүмүүст юм хэлж улс төр янз янзын юмний зөвшөл бүрдчихэж. Миний санал бол арай өөр санал байна. Айтайхан шийдэж болох арга бол бас байна. Одоо хятад чиг бид нэр одоо тусдан шүүх байгуулад ингээ хариалуулад ингэж чаддгүй маа гэхэд одоо байгаа шүүхийнхаа хуулинд бүр тодорхой байгаа зохицуулалт байгаа байхгүй. Ямар зохицуулалт байгаа вэ гэхээр сая шинээр шүүхийн тухай хуулинд ийм зохицуулалт ороод ирсэн. Зөвхөн дээд шүүх биш. Анхан давзаалдах шатны шүүхүүд танхимтай байж болно гэдэг зохицуулалт байгаа байхгүй. Танхим. Тэгээ би бол энэ танхимын ач холбогдлыг бол би бас нэлээд одоо өндөр үнэлж үздэг л дээ. Ягаад гэвэл хүн ерөөс мэрэгчдэг тухайн асуудлаараа илүү мэдлэгтэй болдог, илүү тодорхой одоо шийдвэрүүдийг гаргах, илүү одоо нөхцлүүдийг олж харах мэрэгших. Өөрөөр хэлбэл чинь байгаль орчны гэдэг юм уу? Одоо дан ганцхан байгаль орчин гэхэд бас хэцүү юм тийм ээ. Нийтлэг эрхтэй холбоотой энэ маргаануудыг шийдвэрлэдэг. Нэгэнтээ бид нар бол хэрэг хэн шийдвэрлэх юмнуудаа бид нар манай захиргааны эрх зүйчид бид нар одоо шинэ хуулинд бараг оруулаад өгцсөн гэж хэлж болно л доо. Нийтлэг эрхийн маргаануудыг тусад нь шийддэг. Нэгэнд ингээ оруулаад өгчиж чадж байгаа юм чинь зэрэгцүүлээд бүтцэд нь бол бид нар яг нийтлэг эрхтэй холбоотой маргаануудыг шийддэг. Тэрэн дотроо яг одоо юу гэдэг байгаль орчны эрхтэй холбоотой энэ асуудлуудыг шийддэг. Ийм бүтцийг бий болгочих юм бол дахиж хууль гаргахгүй, хуулинд өөрчлөлт оруулахгүйгээр тийм ээ жижигхэн одоо акц явуулаад одоо байгаль орчны манай хөдөлгөөнийхэн юу гэдгийг төрөөс байгууллагын мэргэжлийн хүмүүстэй зөвшөлтсөж байгаад ийм боломж байна. Энэ байгаль орчны асуудлыг ерөөс тусна. Хүссэн үсээгүй бид нар энийг тусна авч үзэхгүй болохгүй байхгүй. Юу болцсон шүү дээ ерөөсөө. Тийм учраас бүгд яриад байгаа. Тийм учраас тэр танхим байгуул харга замаар шийдэж болохоор боломж бол бас байгаа. Зөвхөн тусгал төрийн бас байгууллагатай. За тэгээд эрүүл аюулгүй орчинд амьдрах гэдэг энэ тал бүрийн олон эрх байгаа. Энийн нэг нь нөгөө газраас үүдэлтэй маргаан байгаа. Тэгээд азар яг одоо энэ барилгатай газартай холбоотой асуудлаар маргаан үүсгэд захиргааны хэргийн шүүхэд байгууллагатай удаагүй байсан. Тэгээд захиргааны хэргийн шүүхт хандаж захиргааны актыг хүчингү болгуулсан. Одоо нөгөө 10 айлын одоо далаад иргэний цонхыг хааж барилга бариад наргүй орчингөө салхихгүй ингээд эрүүл амьдрах орчингөө тавдахгүй юм байдал үүссэн. Шийдвэр гаргаад үнэхээр шүүхээс шийдвэр гаргаад энэ шийдвэр биелдэггүй энэ асуудлыг одоо бэлдэх болоход одоо яах вэ? Ямар одоо арга хэмжээ цааш тавах вэ? Шийдвэрийг биелүүлэхгүй одоо 9 жил болж байна. Энэ дээр та нас харж өгч энэ талаар мөн ч хэлж байгаа. За тэгэхээр үнэн тулгамж байгаа асуудал бол одоо захиргааны хэргийн шүүх байгуулагдаад 11 жил одоо бараг 12 жил болоход байна шүү дээ. Бид нэр тухайсан нэг маргаан дээр бол хүний эрхийг хамгаалсан шийдвэр бол гаргаж чадж байгаа. Яг одоо саяны шиг тэр зөрчөөд байгаа шийдвэрийг хүчингү болгочих байгаа. Үйлчлэл. Яг бодиттой байдал дээр очиод шийдвэр хэрэгжих гэхээр төвөгтэй байдлууд үүсдэг нөхцөл байдал байна. Энэ юунаас улбаатай юм бэ гэхээр 2004 оны 6 сарын 1-ээс шүүх үйл ажиллагаа явуулаад эхлэхэд байна шүү дээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дотор захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэдэг үг үсэг заалт байхгүй байсараад 2007 оны 8 сарын 8-ны хуулиар ч билүү ганцхан захиргааны гэдэг үг орсон байхгүй. 5 дугаар зүйл нь ерөөсөө тэр нь иргэний шүүхийн шийдвэрийг гэдгийн өмнө захиргаа иргэний гэдгийг нэг л үг нэмсэн. Энэ болтол бид нар энэ захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэл яаж явж ийсэн гэхээр дээд шүүхнийг тайлбар гаргаад захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн асуудал иргэний шүүхийн одоо шийдвэр гүйцэтгэдэг тэр журмаар явна гэж зохицуулсан байсан. Нэг яг зүгээр дээд шүүх тухай тайлбар гаргадаг байсан шүү дээ. Тэгээ явжсэн. Энийн дагуу явж ийсэн. Гэхдээ яг бодит байдлаар хэрэгжүүлэх гэхээр нөгөө иргэний шүүхийн юм дээр шоолцохоор төлбөр авагч төлбөр төлөгч гээд хоёрын сууцдаг. Тэгтэл нөгөө захиргаан дээр чинь гаргаж байгаа шийдвэр нь өөрөө онцлог.
даалгах, хориглох, нураах, одоо байшинг одоо чөлөөлөх. Ийм шийдвэр байж идэл нөгөө иргэний шүүхийн журмыг бариад очиж шийдвэр үүсгэчихээр төлбөр авахч, төлбөр төлөгч. Тэгэхээр нөгөө хэрэгжүүлэх юм ч тодорхойгүй ийм нөхцөл байдалтай яваад бид нар 11 жил болсон нь үнэ. За энэ тохиолдолд одоо ямар арга хэмжээ явж байгааг гэвэл шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинжилсэн найруулгыг сая 15 оны 5 сард их хурл өргөн барьсан. Энийг төслийг боловсруулж явах үедээ бол шийдвэр гүйцэтгэхийн эхэндээ бол их тийм сөрхий байсан. Бид нарыг дуудаал. Тэгээ бид хэд ч очиод бас энэ захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг одоо шанс гарлаа. Одоо энэ дөр бүр тусад нь одоо бүр бүлэг болгоод захиргааны иргэн шүүхийн шийдвэр гүйцэтгэл ийм зарчимтай байна. Ийм шийдвэрүүдийг биелүүлэхэд ийм онцлог юмнууд анхаарна гэдэг зөвлөгөө өгөөд л ингэ явж исэн чинь яг их хурл өргөн барьдаг нөгөө төсөл дээрээ болохоор бас их тийм тодорхой зүйл байхгүй юм орцсон юм лээ. Одоо та нар их хурл өргөн мэдүүлсэн хуулийн төсөл гэдэг байдаг ш. Тэрэн дотор зөвхөн шийдвэр гүйцэтгэлийн хууль ял оронгууд байж байгаа. Гэхдээ оргуугаас гихчээр нэг хоёр зүйл бол байгаа юм. Гэхдээ тун бүрхэг. Захиргааны актыг яаж хүчингү болсон тооцох уу гэл ерөөсөө нэг тийм л юм. За ийм болоод ирэхээр нь бас бид нар зүгээр байгаагүй. Бид нар гэдэг нь одоо сая шинэ шүүхийн тухай хуулийн багц хуулийн дотор та бүхэн бас мэдэж авах зүгээр баг. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээр ийм зохицуулт орж ирсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа шүүгч хоёрыг гаргасан шийдвэрээ гаргасан шүүгчийг биелж ийн үгүй гэдэгт нь анхаарал тавиулахын тулд юу гэсэн заалт орж ирсэн гэхээр шийдвэр гүйцэтгэлийн статистиктэй холбоотой холбогдох мэдээллийг авах, шаардаж авах. Тэрнтэй холбогдох байгууллагууд нь шаардлага одоо харилцах тийм эрх үүргийг шүүгчд, шийдвэр гаргасан шүүгчд өгсөн байхгүй юу? Хуулиар бас шүүгчийн хэрэгцээ байлын тухай хууль. Энэ бол бас би давуу бас нэг зүйл болоо гэж бодож байгаа. Урд нь яасан гэж шийдвэр гүйцэтгэлийн байгууллага чинь юу штэ. Хууль зүйн яамны харьяа гэдэг утгаараа тэгээд ер нь бас их тийм холбоогүй байгаад байна. Одоо бол нэг тийм. Хоёрдугаарт нэгэн шийдвэр гүйцэтгэлийн хуулинд олигтой юм сууж өгөхгүй болохоор захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нөө түрүүний ярьдаг шинжилсэн найруулгын төсөлд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нэг бүлэг болгоод оруулаад өгөө явж байгаа. За энэ хуулийн ажлын хэсэг бол хууль зүйн яамн дээр байгаа шүү дээ. Хууль зүйн яамн дээр явж байгаа. Хэрвээ одоо тэртэй холбоотой юмд бас санал онол өгье. Үнэхээр тулцсан байна. Тэнд бол бид нэр захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг иймэрхүү байдлаар онцлог байдлаар одоо хийх ёстой гэдэг ингээд нэг зохицуулт. Гурав дахь зохицуулалт боломж юу вэ гэхээр шинээр батлагдсан захиргааны ерөнхий хууль гэдэг хууль байгаа шүү дээ. Яахан юм бол бид нар одоо батллаа гэж баярлалаа гэсэн. Тэр 7 сарын 1-ээс мөрдөж эхлэх хуулийн дотор ямар зохицуулт байгаа вэ гэхээр захиргааны өөрийнх нь хүчин төгөлдөр болсон шийдвэрийн гүйцэтгэлийг яаж хийх юм бэ гэдэг 8 дугаар бүлэгт бүхэл бүтэн бүлэг оруулаад өгсөн. Тэгэхээр бол бид нар арай дээр болж байгаа. Шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой арай дээрднэ гэж бол үзэж байгаа. Тэр 8 дугаар бүлгийг бас таавж үзээрэй. Ягаад гэвэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70-2-ын 1-ээс 8 хүртэлхтэй холбоотой гарсан шийдвэрүүдийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тэр шийдвэр гүйцэтгэлийн журмаар явах. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн. Тэр нь бол захиргааны эсрэг гаргасан шийдвэрүүд багхгүй юу? Харин 70-2-9 гэдэг зүйл заалт буюу нэхэмжлийг хэрэгсэхгүй болгосон. Тийм шийдвэр гүйцэтгэл дээр бол захиргааны шийдвэр гүйцэтгэлийн журмаар явах юм аа. Ийм одоо шинэ бас дэвшил бол байгаа. Сонирхолтой лекц уншсан баярлалаа. Асуулт байна. Ер нь манай захиргааны сая согт ярихтаа голцоо шүүх гэхээсээ илүү шүүгчд гэхээсээ илүү хуулийн хийдэл, хуулийн дутуу зохицуулалтын талаар удаач байна л да. Би асуудлыг яаж хараад байгаа юм гэхээр ялангуяа эрүүл амьдрах орчин, байгаль хамгаалах энэ орчныг хамгаалах төлөв шүүхийн үйл ажиллагаанд, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд захиргааны хэргийн шүүхийн шүүгчд шүүх өөрөө хуулийг бүтээлчээр ашиглаж байгаа энэ байдал хэр шүүмжлэлтэй ханддаг вэ гэж олон нийт буюу төрийн бас байгууллага байгаль хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа иргэд нэ би хуулийг бол болж байгаа. Гэхдээ сая цогтын дурдсан моментуудыг бол мэдээж зайлшгүй сайжруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэ зохицуултуудыг нэмэх, дэлхийн олон улсын жижигтэй хамт алхах энэ зарчмуудыг бол би ойлгож. Гэхдээ жишээ нь одоо ингээд бид иргэд би бүр төрийн бас байгууллагуудыг ярих байхгүй. Иргэн нинж жишээ нь өргөдөл барай. Би одоо нэг өргөдөл гаргах гэж ингээд яваад байгаа. Би туул голын бохирдлын талаар бол
өөрөө сошиал ертөнцид бичдэг. Тэгээ ингээд хүмүүсийн итгэхийг ингээд хатгаад явахгүй байгаа учраас өөрөө явъя гэж бодож байгаа. Тэгээ миний мэдлэг боловсроос хүрэх хэсэгт бол би өөрөө эргэлзэж байгаа. Гэхдээ би ягаад удаан бэлдээд байна гэхээр шүүх намайг энэ таны гаргаж байгаа өргөдөл гомдол чинь нийт эрх ашгийг яаж зөрчиж байгаа. Та ямар байдлаар энийг нотлох гэж байгааг энэ дээр миний өргөдөл гомдлыг буцаачих бий. Хэмжлэг хүлээ авахаас татгалзчих бий гэсэн боломж надад байна. Гэхдээ би энэ хууль руу яаж харж байгааг гэхээр захааны эрх хянах шийдвэрлэх тухай хууль бол уулын зарчим нь нотлох тухайн энэ зүйлийг нотлох энэ үйл ажиллагаа шүүх өөрөө хийх учиртай. Нотлох баримтыг цуглуулах, баримтжуулах, бэхжүүлэх энэ ажиллагааг захааны эрхний шүүх өөрөө хийх ёстой гэж би үзэж байгаа хуулийн дээр ч тэгээ биччихсэн байж байгаа. Тэгэхээр иргэнээс буюу хэн нэгэн хуулийн этгээдээс байгаль хамгаалах тодорхой нэхэмжлэл гаргахтаа зөвхөн фактын констатац хийх ёстой. Өөрөөр хэлбэл ингэж бохирдоод байна. Энэ бохирдож байгаа энэ байгаль орчин бохирдуулж байгаа энэ шалтгааныг би энэ туулгын иргэн дээр байгаа 30 шиг 32 шиг арьс ширхний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа гэж үзэж байна. Тийм учраас нийтлэг эрх шиг туулгын бохирдож байгаа үйл явдал нь бол нийтийн эрх шиг учраас хохирж юм гэж үзэж байгаа учраас энэ үйлдвэрүүдийг эндээс мөр гэсэн хэмжлэлийн шаардлага гарах нь зөв юм тийм үү? Би зөвхөн ерөнхий агуулгаар ярьж байна. Тэгэхээр энэ дээр захиргааны эрхийн шүүгчд буюу шүүх өөрсдөө хуулийг бүтээлчээр хэрэгжүүлэх явдал хэр байгаа вэ гэдгийг би зүгээр яг шүүгчийн хувьд асуучих чинь л да нэг лекцэн дээр шүүгч ирсэн юм чинь тийм ээ. Тэгэхээр энд ингээд ийм хуулийн бүтээлчээр ашиглаж чадж байгаа нэгдүгээр хуулийн бүтээлчээр ашиглах шүүгчдийн мэргэжлийн ур чадвар өнөөдөр хангалттай байгаа гэсэн ийм л асуулт. За асуултанд баярлалаа. Тэгэхээр яг би бас нэг 2 3 одоо юм хэлж хариулахгүй бас болохгүй тийм. Нэгдүгээр мэдээж шүүгч гэдэг ажил эрхэлж байгаа нь үнэн. Тэгэхдээ тэр нь одоо юу гэдгийг тодорхой асуудлаар бас хууль зүйн асуудлаар одоо хичээл ном ч гэдэг юм иймэрхүү байдлаар юу яхахыг хоригддгүй учраас л би энд ирсэн сууж байгаа юм. Тэгэхдээ энэний цаана бол бас нөгөө тодорхой хэрэг маргаан эсвэл шүүхэд ирж болцсохгүй хэрэг маргааны талаар байр суурь илэрхийлж болохгүй гэдэг бас нэг хаалт байж байгаа. Тэрийг бол бас миний хариулт хэрвээ их тодорхой биш байх юм бол тэрийг бас та бүхэн мань ойлгоно үз. Яагаад гэвэл ирж болцсохгүй юм уу? Одоо шүүхтэр байгаа асуудлаар шүүгч бас байр сууриа илэрхийлэхийг урьдчилж тэрийг бол одоо манай хууль ёс зүйн дүрм энэ төрөөр хоригдсон байдаг. Яг би бол зүгээр саяны Нинжотын асуултанд дээрээс 2-3 зүйл дээр хариулт өгөх боломжтой гэж үзэж байгаа. Мэдээж би түрүү хэлсэн. Ер нь шүүгч нар бол ялангуяа нийтлэг эрхтэй холбоотой асуудал дээр бол ер нь жаахан бүтээлч хандлагаар одоо асуудалд хандах нь бол зөв тех ёстой гэж би үзэж байгаа. Тех ёстой. Тэр талын юм бол бас зүгээр яг хувь хүнийхээ талаас харах юм бол нэг тийм хангалттай гэж бол бас би үзэхгүй байгаа. За энэ бол юу гэдгийг хүмүүсээс гэхээсээ илүүгээр би бол энийг бас зарим тохиолдолд хуультай холбож яриад байгаа. Тэгээд тухайлбал манай захиргааны хэрэг хэн шийдвэрлэх тухай хууль бол зөвхөн субъектив эрхтэй холбоотой маргааныг авч шийдвэрлэхээр ингээ хязгаарлалцсан зохицуулалт их олон байхгүй ер нь. Тэрэндээ нэгэн баригдаад бас яг тэр субъектив юм нэгтгэх шаарддаг юм бол байгаад байгаа. Шүүгч байж та нотлох баримт цуглуулгатай холбоотой юм дээр хизээч аль нэг талыг чи нотлох үүрэгтэй гэж захиргааны шүүх бол буцаахгүй. Тэгэж бол татгалцахгүй. Ер нь бол одоо саяны шиг би одоо юу гэдэг ийм юмнаас болоод миний ийм их зөрчигдөж гин гэж үзэж байна гэдээ нэхэмжил гаргахад хэрвээ тэр хүн тухайн асуудаар нэхэмжил гаргах эрхтэй хүн байна гэдэг давааг давчхал юм бол тэр давааг давчвал нотлох баримт цуглуулгах дээр бол ямар ч асуудал байхгүй. Нотлох баримт цуглуулгах дээр шүүх бол үндслээ зааж байгаа хүн өөрт нь байгаа гаргаж өгөх боломжтой нотлох баримтуудаа гаргаж өгөхөөс гадна өөрөө авч чадахгүй. Тэгээ өөрөө хүрч чадахгүй. Тэр баримтуудыг заах эрх нь байж байгаа. Тэнд тийм баримтуудыг цуглуулж өгнө үү? Ийм шинжилгээ хийлгүүлж өгнө үү ч гэдэг юм. Тэгээд нотлох үүрэг нь бол үнэхээр шүүхийн үүрэг. Энэ бол давуу тал захиргааны хэргийн одоо хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны давуу тал. Хамгийн гол даваа юу вэ гэхээр тухайн асуудлаар шаардах эрх байна уу? Марах эрх байна уу? Одоо түрүүний миний яриад байдаг нөгөө шүүхийн өмнө зогсоод энэ хэргийг үүсгэх тэр эрх танд байна уугүй гэдэг асуудал өнөөдөр манай хуулиар бол нэлээд хаалттай байгаа шүү. Яг тэгтээ би түрүү хэлсэн шүү дээ. Заавал бид
хүн одоо туулгал голоос болоод хүн одоо бүр хүний амьд хүртсэн байхыг ер нь шаардахгүй шүү дээ. Тэгэхээр тэр ямар аргаар одоо тэрийг яаж тэр зөрчигдөж байгаа ирэх юм уу, зөрчигдөх гээд байгаа ирэхээ яаж тэр хүн өөрөө зөв одоо гаргаж ирж уялдаа холбоогийн тэр захиргааны тэр нүүлэхгүй байгаа ч гэдэг юм уу, эсвэл захиргааны тэр зөвшөөрөл олгоод байгаа юмнуудтай яаж уялдаа холбоогийн зөв гаргаж ирж тавихыг тэрнээс л одоо тэр хамгийн ихний буюу хамгийн чухал даваа нэхэмжил гарах эрх тэ этгээд мөн үгүй юу гэдэг одооний энэ хүчин төгөлдөр хуулийн хүрээнд ярихад ч тийм тэр л хөндөгдөх ёстой юм шиг байна. Тодруулга байгаа юм шиг байна. Дараа нь асуучих. Тодруулга дээр нэг юмсаа асуулаад хариулаа явчих. Тэгээ дараа нь таны асуултанд хариулъя. Тэгэх үү? Уялдаатай юм шиг байна асуулт нь. Миний зүгээр хэлж хандлага гэдэг байгаа ерөөсөө энэ л дээ. Захиргааны хэргийн хянаш шийдвэрлэх процессын хуулийн хүрээнд л захиргааны хэргийн шүүгчд хараад гэж байна. Угтаа бол саяны энэ яригддаг байгаа агаарын тухай усны хууль. Байгаль орчныг хамгаалах тухай хуулиуд ч байна шүү дээ. Ишлээд ороод ирэхээр тийм наа захиргааны хэрэг хянаш шийдвэрлэх тухай хуулийг тийм явцсан хүрээнд харахаар байна. Би зөв ганцхан заалт биш гэж. Энэ байгаль орчныг хамгаалах тухай хууль гэхгүй юу? Тэгээд энэ дөрөвдүгээр зүйл дээр нь иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараах хэлхийг эдлэн гэж. Эний хоёр дахь хэсэгт нь хоёулаа уулын гоё. Гимгурттай тэгээд байгаль орчинд хортой нөлөөсөөс эрүүл мэнд энэ төрөмгөнд очсон хохирлыг түүгээр нөхөр төлөвлөхөд хэмжил гарах хэрэгтэй. Хоёр дахь нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчилдөд тэмцэх болон байгаль орчинд хортой нөлөөс идэхэд хариуцлага хүлээх шаардлага байгаль орчинд учруулсан хохирлыг багдуулахаар шүүхт хэмжил гарах хэрэгтэй гэж. Гэх мэтчлэнгийн салбар хуулиуд руугаа ингээ явах юм бол тийм ээ захиргааны хэрэг хянаш шийдвэрлэх тухай хуулийн чинь юу зүгээр задлаад амар том юу тийм явцсан хүрээнд харагдахгүй. Тэгэхээр би ингэ юу хэлээд байгаа гэхээр яг л манай шүүгчнэр байна шүү дээ. Энэ бүтээлч байгаа чинь. Түүнээс процессын хуулийг ингээд уншаад ингээд суугаад юу ч харагдахгүй боломж бол уул нь байгаа шүү л гэж хэлсэн. Тэгэхээр яг гоо ийм байгаа. Процессын хуулийн 12-ийн 1-ийн зохицуулалт дээр бол яг энэ саяны нинжотой одоо хуульчийн хэлдэг тэр боломжийг бол нээсэн байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл хууль тусгаалan заагаад эрх алгацсан байгаа тохиолдолд тухайн асуудлаар тухайн этгээд нэхэмжил гарах хэрэгтэй. Тухайлах юм бол бидний түрүүний ярьдаг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн нөгөө төрийн бас байгууллагууд эрх алгасан заалт байна шүү дээ. Тэр чинь сонгодог жишээ л дээ. Яг зөвхөн хязгаар нь өөрөө нэлээд тийм яг зөрчигдсөн хохирол мохирол учруулсан болмол гэдэг тийм нөхцөл ийм хязгаарлагдсан нөхцөлтэй л болохоос биш хууль тусгайлан эрх олгоцсон тохиол. За яг гадны улсууд энэ төр бол яадаг вэхээр ингээд хууль тусгайлан эрх олгоцсон байгаа тохиолдолд чиний одоо эрх чинь яаж зөрчигдсөн гэдэг тэр нөгөө манай субъектив эрхийн маргаан дээр тавьдаг шаардлагыг тавьдаг байхгүй. Шууд аваа явчихдаг. Шууд аваад нэхэмжлэх хэрэгтэй байна гэд одоо тэгээд тэрний цаана үлдэх шийдэх юм нь юу вэ гэхээр захиргааны үйл ажиллагаанд зөрчил байгаа. Хэрвээ захиргааны шүүхтэр ярьж байгаа л тий. Иргэн шүүхтэр ярьж байгаа бол хариуцагчид гэм буруу байгаа юм уу? Хор хохирол учирсан юм уу ч гэдэг юм, хууль зөрчсөн юм уу ч гэдэг. Тэрийг дүгнээ шийдэл явах нөхцөл үүсээд байгаа. Яг нь ер нь бол тэр бусад хуулиудаар олгогдсон тохиолдолд нэхэмжил гарах хэрэгтэй гэдгийг бол бид хэд бас ер нь баримжаа байх нь бол байгаа. Тэгээд яг ямар маргаан гарч ирэх үү гэдэг бол бас өөрөө янз янз л байдаг. За өнөөдөр энэ бас одоо хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдлын талаар тэгээд түүнтэй холбогдсон бас захиргааны одоо шүүхийн аюулны чиглэлээр ингээд хэлэлцүүлэг хийж байгааг сонсч байна л да. Тэгээд би энэ дээр яг бас нэг том төсөл хэрэгжиж байгаа юм байна да гэж харж байна. Ягаад гэвэл төсөлгүйгээр ерөөсөө хүний эрхийг хамгаалах, хүний одоо үндсэн болон одоо бүх эрхүүд ямар ч эрх зөрчиж ирсэн энийг хамгаалдаг байгууллага гэдэг нь манай Монгол улсад байдаггүй. Жишээлбэл яг одоо энэ дээр аягүй түгээмлэр юу хэлэх гэж байна вэ? Шоронд байгаа хүмүүсийг нэг том төсөл хэрэгжихээр шоронд байгаа иргэд одоо ямар нөхцөлд одоо байх ёстой вэ гэдгийг стандартаар ингээд шалгаад ингээд явдаг аягүй том төсөл хийж идэг тийм. Нэгхээр хүний эрхийн одоо комисс тодорхой одоо байгууллага ингээд очиод ажилладаг. Гэсэн хэрнээ одоо бүр шоронгийн нөхцлөөс долоон дээр амьдарч байгаа нөхцөлд ажиллаж амьдарч байгаа маш олон хүний эрхийг хамгаалах ямар ч байгууллага байдаггүй. Харин энийг хамгаалсныхаа төлөө буруутан болдгийг би аягүй одоо жишээгээр хэлье л да. Тухайлбал энэ хүний эрхийн байгууллагт чамдаж исэн өшөө одоо шүүх хууль хэрэгтэй байгууллага чамдаж исэн эцэст нь яасан бэ гэсэн чинь за хүчин шонгор захтар тухайлбал ингэсэн юм. Үйлдвэрчний хэмжээний байгууллага байгуулад одоо тэр кандидат одоо 220 мянган төгрөгөөр түрээсдэг байсан тухайн асуудлыг бид нэрлээ ярьсан байхгүй юу?
Тэгээ түрээслэхдээ маш дарамттай. Өглөө 6 цагт нөгөө түрээсийнхаа мөнгийг яг авна. 6 цагаас сэтрүүл 20,000 төгрөг дээрээс нэмж авна. Мөнгөө дандаа хортын дэвсгэртээр өгнө. Тэрнээс өшөө одоо дэвсгэртээр өгвөл авахгүй урдаас нь чулуудна. Тэгээд одоо өөрийнх нь зассан бараг тэр одоо усанд орох газарт нь очиж орно. Чи хэрвээ тийм тэр усанд орохгүй бол чи барин амьдрдаг гэсэн ойрдроо аваад ир гэж бод. Ингэсэн ийм амар дарамттай нөхцөл байдал манад байгаа байхгүй юу? Чи бүр шоронгийнхаас долоон дор байгаа зү. Энийг ингээд яг хүний эрхийн байгууллага, хууль нэртэй байгууллагатай яваад дийлээгүй харин бүр 220,000 төгрөгөөр түрээсэлдэг байсан түрээсийг 1 сая төгрөг болгож өсгсөн. Энэ одоо Монгол улс хаашаа юундаа явдаг, ямар хууль нь үйлчилдэг, ямар улс орн бэ гэдгийг би ойлгохгүй болчихсон сууж байгаа. Нэгдүгээрт нь. Улам одоо хохирож байгаа шүү дээ. Тэгээд тэр одоо аж ахуйн нэгж байгууллагыг дийлдэг улс орон засгийн газар шүүх хууль нэртэй байгууллага байдгүй юм байлээ. Энийг бүр бодмоо нэгдүгээрт. Одоо 1 сая төгрөг болгочоод нөгөөдөл чинь дуурах чадахгүй явж байгаа. Одоо дахиад дуурвал энэс дээш 2 сая болгочих шүү дээ. Тийм биз дээ. Энийг хаач дийлэхгүй шүү дээ. Монгол улс дийлэхгүй шүү дээ. Хоёрдугаарт нь наран туул гэдэг захыг бид нар сайхан самбуу гэдэг хүн ерөөсөө байхгүйгээр авсан тухай бид нар цогц шүүгчдээс өөртөө ч бас орж илээсэн бид нар. Ингээ явсан. Ерөөсөө тэр нөгөө нэг тендерт нь орсон байгууллага байхгүй. Эргэн байхгүй. Ингэж явсараад энэ сайхан самбууд очичдаг ийм процесс яваад байгаа. Тэгээ энэ дээр гомдол гаргаад бас хаашаач ямар ч одоо амжилт олоогүй. Тэр тендерт орсон байгуулагч байхгүй шээнд анх ерөөсөө наран туулаг ах. Гэх мэтлэнгээр ингэж хүний эрх маш ихээр зөрчигддөг. Маш ихээр одоо Монгол улс бол үндэгт бол шудраг үнээр явж байгаа, амьдрах гэж явж байгаа эргэн бүгнээ өшгөлөн зайлуулж доромжлон тогуурхсан ийм улсаар болчиход. Энийг харин ерөөсөө Монгол улсын иргэд төр хууль хяналтын байгууллагатайгаа боломж шахагчиж байгаа. Ерөөсөө энэний төлөө явдаг нэгч байгууллага. Харин хэдэн төгрөг олдвол авч газрууд нь цөмөрөө тэрнийг нэг ингэж байгаа гэдэг хөрсөн дээр нэг жоохон хийгээд одоо өнөөдөр хэд яг төрийн бус байгууллагатай энэ чиглэлээр ингэж ажиллаа гэсэн том хэлэлцүүлэг хийлээ гэдэг энийг хааж байгаа байхгүй. Энд тодорхой төсөв ингэ хөрөнгө яваад өгдөг. Гэтэл яг одоо хөрсөн дээр амьдрал дээр очиод ингэж ажиллах гэхээр за манай хууль хяналтын байгууллага шүүгч нартай анх бүр одоо ажлаас халсан одоо тогтоол нөхцөл төгөлдөр бас байхад анхан шатны шүүхтэр яг зөв шийдвэр гаргалаа. Нийслэлийн шүүхтэр зөв шийдвэр гаргалаа. Бүр ичиж өгмөр хангас үлдэн тэрийг нөгөө угаасаа хэлдэг баг. За тэр хүний явсан юм. Одоо улсын дэд шүүхтэр очиод уннаа чи хараад гараа хэр яг улсын дэд шүүхтэр очиод ундаг. 2-3 удаагийнхаа материалыг мэдж байгаа. Анхан шатны шүүхтэр ядаад гарчдаг. Нийслэлээр ядаад гарчдаг. Тэгэл дэд шүүхтэр очиод ундаг. Ийм муухай процессууд бай шүүгчд бол асар их цалин нэмээд байгаа мөртөө шудраг явдлууд дэндүү байхгүй. Ерөөсөө тэр өнгөтэй албан тушаалтан бол заавал ялан дийлдэг том аж ахуйн нэгж байгууллага бол хязгаарч ундаггүй гэдгийг л одоо тод жишээг л зөвхөн тэр хүчит шонхороор харах хэрэгтэй байна л да ерөөсөө. Тэгээ ерөөсөө тэр үйлдвэрч нийгмийн байгууллага байгуулсан тэр иргэн аж ахуй нөгөө иргэдийн одоо үүсгэл санаачлага бол баг буруу тооцогдоод тэд нар одоо бүр эргээд дуурах эрх байхгүй. Ёстой баг нүүрээ хийх газаргүй болоод ингэ явж байгаа шүү дээ. За тэгэхээр ийм яг уу сэдв бол өөрөө бас байгаль орчин, эрүүл аюулгүй орчин гэсэн сэдв яригадаад байна. Гэхдээ мэдээж нийтлэг эрх зөрчигдсөн асуудлууд бол энд тэнд гарч байгаа. Хоёрдугаарт юу шүү? Шүүх бол өөрөө ялгаа байхгүй бас хуулинд баригдаж ажил хийдэг, тийм ээ? Яг тодорхой хэрэг маргаан яриад тийм хэрэг маргаан ингэж шийдсэн энэ төр гэвэл бас юу болох вэ? За яг хөө би таны саяны ярьсан юм дээр саналаа хэлчихье. Та саналаа хэлсэн юм чи. Тэгэхээр би бол өнөөдөр энд нийтлэг эрхтэй холбоотой асуудлаар шүүхийн журмаар яаж бодиттой хэрэгжилт бий болгож болох вэ гэдэг тийм сэдвээр хүний эрхийн комиссийн хүсэл дээр ирж байгаа. Тэр ямар нэгэн төсөл байгаа байгааг би мэдэхгүй юм. Хэрвээ тийм юм байгаа бол тэрийг та хүний эрхийн комиссиос тодруулна биз. Тодорхой хэрэг маргаан ярих тодорхой хэрэг маргааны асуудал бол хүндрэлтэй. Тэр бол тухайн шатны шүүхээр тухайн хэрэгт авагдсан нотлох баримтан дээр үндэслээд тэгээд одоо нөгөө хууль ном нь юу вүлээ тэр мөрийг бариад ингээд шийдвэрүүд гардаг. Янз янзын шийдвэрүүд гардаг. Тэрэн дээр одоо юу гэдгийг шүүх бас одоо дандаа юу гэдгийг одоо тийм ийм гэж бас би бас бодохгүй байна л да.
анхан давах хяналтын шатны шүүхийн нэг байх энэ 3 шатны шүүх байхын бас учир холбогдол гэж байгаа юм л да. Тэр уг нь бол зүүн яах ёстой вэхээр алдаа залруулах ёстой л одоо ийм функц шүү дээ. Уг нь шатны шүүхэд байдаг нь. За өөр За ингээд өнөөдрийн хэлцүүлэг гэж яриад байж яг цоож нэр юмстай хэмжээ төлөвлөл болсон юм аа шүү дээ. Энэ дуусах. За. Наа баярлалаа.